Улаанбаатарт 7 цаг 15 минут. Гэр бүлийн радио FM 104.5 84.5 долгионоор таны зүрх сэтгэлийг дулаад зулж хөглж хүчрхэгжүүлэх Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн. Өглөөний мэнд сайхан амарцгаас нөө эрхэм хүндэд ахын дүүс минь ээ. Сайхан амарсан. За. Яг ингэж хариулмаар мэдрэмжлүүлээ те. Сайхан та сайхан амарвуу. Лээ сайхан амарлаа. Хүүхэд байхад нэг зүгдэлдэг гэсэн санагдаад идэв. За. Одоо ч байхаа болж те. Яасан бүр тас Хөгшрөөд ингээд тас яваад кадр тас уу? Ерөөсөө л тэгдэг болж. Зөв. Кино хийж чадхаа болсон биз дээ дунд. Кино хийж байгаа. Өөр тариг тэхээс за Эрка амрын идэхгүй гэж шууд унтчихдаг Би болсон. хүүхэд байхдаа ч гэсэн одоо ч гэсэндээ ирэхэд зүдлэл байгаа юу? зүүдэлдэг гэхдээ зүүдээ сандгүй. Хоёрхан мэдрэмж сайхан эсвэл муухай. Мэдрэмж нь үлддэг. Тийм, Би зарим нь сандаг, зарим нь маш тод сандаг, зарим нь болохоор ерөөсөө сандаггүй. Би эмэгтэй хүмүүсийг яг ямар үйл явдал болсон бэ гэдгийг битгий санаасаа гэж боддог шүү дээ. Бид нар чи айгүй бол яг нөгөө зүүдлийнхаа үйл явдлыг үргэлжлүүлээд байд. Жинхэнэ амьдрал дээр үргэлжлүүлээд. нөхөр мөхтөө гомдож монтоод. Тэг. Тиймэрхүү юм болдоо шүү. Сэрэнгүүтээ чи тэгтээ жоохон өөдгөл хүн байлээ. Тэр гэж үгээ те. Гүү. Би яг саяхных байхгүй, саяхны зүүз гэснээр. За. Манай нөхөр намайг гээд араар тавьж ингэ зүүдлээд би сэрчээ. Ер нь араа бүх эмэгтэйчүүд тэгж зүудэлд юм шүү. Магадгүй би сэрчээд үгүй яагаад чи ингээ бүр нэг зэвүү үрээд болдгоо. Гаргаар л ураад болдгоо. Гэтэ би чаав мэдэн шүү. Тэр Тэгээ гэдэг. ингээд өглөө босоод хоёул зэрэгтэй ингээ хүүхдүүдэд хөргөж өгөхгүй ингэж явж ирсэн аа. Айтайхан байгаарэ гэж гараа өгнө гэсэн. Баясаа бүр шок. Шок. Яа. Хамгийн гол нь дараа нараас нь яасан юу болсон? Яагаад яач юу болсон? Яагаад уурлаад байгаа ингээ тэгэхээр би өдөржингөө юм яриаггүй. Тэгээ харин оройн насна. Үгүй харин өчтөр муухай зүудлээс би өдөржингөө хямрлаа гэ. Би нэг хүний амьдралыг өдөржингөө муухайлгасан шүү дээ. Зүуднээс олж Би нэг өстө мөрнөн гой зүудэлж ижилээ. Ингээ яг муухай зүудзээ. Гэтэ айгүй гой дууссан тэр зүуд. За. Вирус тэрс санаж байгаа учраас айгүй гой байгаа байхгүй. Яасан гэсэн чинь нэг мангасанд нэг хөгддөг штэ. Мангас ч юм уу юу ч нэг юмд хөгддөг байхгүй. За. Чөтгөх ч юм уу. Яг л ухаан галзуу зүхтаал яг л үнэхээр айгаал ингээд харуул цуваал хар дар зүудлэл. Тэгчээс гинт сандаг байхгүй. Энд чи зүуд штэ гэж бодоод. Тэгснэ эргэж хараад. Энд чи зүуд штэ гэсэн чинь нөгөө нэг хөөжсөн амт чи гинт нэг ийм инэдмийн дүрмөр болсноо. Нэр тийм билүү өнтер гэж бигээд ингээ хөөхө болж молдог. Яг бид нар мартдаг байхгүй. Тэгээ би бодож ирсэн. Миний хар дарсан зүуд ингээ нэг юм гой дуусаа наач те. Harry Potter шиг юм шүү. Тий. Тэ. Ямар ч юм зүүдээ контролдож нэг удаа үдсэн байдэн шүү. Ааха. Ийм хүн байдаг ч юм уу, гүү ч юм уу. За таныг зүуднээс тань дөнгөж сэрэнгүүд Улаанбаатарын өглөө entertainment шоу нэвтрүүлэг маань та бүхэнд өнөөдрийн дугаараа хүрэхэд бэлэн болсон байна. Радиогийн 1-р студид Эрка Зая Богийн найруулагч Мисүгийн хамтдаа энэ өдрийг тантай хамт өгтөж байна. За, долгионы мэдээллийг хөтлөгч Боги өргөнө. За, гэр бүлийн радиогийн 104.5 болон та бас 84.5 гэсэн долгионуудаар радиогийнхаа долгионыг тааруулаад бидэртэй хамт бас Улаанбаатарын өглөөг өнгөрөөж болох юм те. Тий. Болно. За 3545 цагийн минь вебсайтыг мартаж болохгүй. Дүрстэйгээр хэрвээ үзэх юм бол та гэр бүлийн радио 104.5 гэд пэйжээ бас мартаж болохгүй. Тэр чинь болсон шүү дээ. Дөнгөж саяхан одоо жишээлх юм бол заяаны ханаа зүүдэлсэн хүн орж ирж явах жишээний комментор. Тэгэхээр энэ сайхан зүүднээсээ сэрээд өнөөдрийг бас ирч хүчтэй ухтахт тань ажил руугаа явхад тань бид танд найд тань болоход бэлэн болсон байна. За нэгэнт л одоо пэйжийн лайвыг зарлж байгаа учраас пэйжийн лайв дээр бүгдөө нэг юм дөнгөж эхлээл бид нар нэг давлгаа өрнүүлдэг байгаа. Ажлаа хийя. За меншн хийя. Ерөөсө бүгдийг нь л меншн хий. За одоо өөртөө чинь хамаатай хүн байна, хамаагүй хүн байсан ч меншн хий. За ерөөсө бүгдөө яг комент хэсэгт очиод at гэсэн одоо тэмдгийг дараад өөрийнхөө меншн хийх хүссэн хүнийхээ нэрийг бичээд олсон бол одоо комент хэсэгт үлдээгээд байгаарай. За тэр хүн чинь таны юу сонсож байгааг сонсох болно. Тантай хамт нэг мэдрэмжээр хөглөгдөх болно. Тэгэхээр меншнтэй холбогдуулаад бас нэг зүйлийг хэлэх нь болохоор зэрэг бид нар яг ч яа гэхээр зэрэг даваагаас баасан гариг бүх меншн хийсэн хүмүүсийн нэрсийг цуглуулад тэр дотор нь бид нар суглаа явуулаад суглаанд хоцсон хүнд
одоо Шангрилагийн одоо IMAX биш ээ. VIP танхимд нь тусгаар тогтнол гэсэн киноны хос билетийг бас бид нэр одоо суглаанд шалгарсан хүмүүст нь шалгархаар байгаа. Тэгээ амралтын өдрөө ая тухта бас гоё сайхан өнгөрөхт нь бас гоё байна нахаа гэж бас бодож байна. Болзооны таны хиллийг тавьж өгөх гэж байна. Болзооны хиллийг. Гэтэ энэ дээрээс нэг зүйлийг хэлчихье. Даваа гарагт нөгөө нэг яг меншн хийсэн нэг хүн байна шүү дээ. Тэгнь. За тэнгуү тэндээ одоо нэг суулаа байна шүү дээ, тий. Тэгнь. Тэнгуүт маргааш нь яг яах вэ ийх үү гэсэн үг, тий. Тэгэхээр нэгсэндээ даваагаас одоо баасан гариг хүртэл та нэгсэндээ өөрийнхөө суулгадах магадлалыг ихсэхийн тулд танд 5 боломж байгаа гэсэн үг. Нэгсэндээ нэг удаа одоо реакшн ч юм уу эсвэл меншн хийчихэнгүүт тэр нэг л хүний нэрээр тооцогдохгүй. Яг тухайн өдөрт нэг байгаад за нэг өдөр заяа одоо найзаагаа меншнцсан байлаа. Хоёр дахь өдрийн дараагийнх нь меншн хийлээ. Тэгвэл чи хоёр боломж байгаа нь шүү дээ. Нэгсэндээ даваагаас баасан гарагт 5 удаа 5 меншн 5 реакшн болцлоо гэж бодоход нийтдээ 7 хоногт хэдэн суглаанд оролцох юм өөрийнхөө одоо РК 1 2 3 4 гэсэн юм Макс болгочих. Ер нь баг очих юм. За тэгвэл хагас өдрөөр цагт товлчмаар юм те. Өөр нэртэйгээ. Тий 6 цаг 10 минут. 6 цаг 15 минутаас 10 минут. 15 юм. 10. За ёо. VIP тайхинд те. 15 гэхээр 15 10 биш 15 10 гэдэг. Энийг манайхан маш сайн бас ойлгуул те. Тийм учраас та бүхэн одоо эхний энэ меншн давлгаанд идэвхтэй хандаарай гэж одоо хэлмээр байна. Ер нь бол явандаа манай энэ суглааны шагнал бол явн чангарах нь илүү тодорхой болчихсон байгаа тийм. Би өчигдөр харж байсан. Одоо нөгөө тусгаар тогтнол яг ингээ нөгөө билетээ өгөх гэж байна, хослбараа өгөх гэж байна гэдэг ингээ зарласан шүү дээ. Тэгсэн нэг хүний комент надад харагдсан. Би яг тэрийг ярих гэжсэн шүү дээ. Тийм үү. Тий. Юу гэж ярих? Би тэрийг ярьчих. Чи дараа нь өөр чи ярьчих. Юм үлдүүл. Чи юм үлдүүл яриараа. Чи шахрун дээр нь буу. Харин өчигдөр манай урнаагч манай хиний заяагийн ээж битсэн байлээ. Комент хэсэг дээр нь тэр киног бол би үзнэ. Одоо тэр тасалбараа өгсөн ч өгөөгүй ч би өөрөө ч болохгүй. Ямар ч тэр өдрийн тэр цагт үзнэ гэж хэлээ. Тий. Тэгээ яагаад гэвэл нөгөө хүүхдүүдтэй яг их нэртэйгээ нөхөртөөгөө гэхээсээ гадна хүүхдүүдтэйгээ хүмүүс бас үзхийг маш их хүсэж байгаа юм байлээ. Тэгэхээр гэр бүлэрээ үзэх за 10-аас дээш насны хүүхдтэйгээ үзэх сонирхол бас хүмүүст их байгаа юм байлээ. Тийм учраас энэ маш нүдэ олсон бэлэг болж байгаа болов гэж бодож байгаа шүү. Тэгээд мэдээч нэг хавар болж байгаа учраас дараагийн бэлгэнүүд нь хавартай холбоотой ч юм билүү яаж мэдлээ. Тий. Юу харсан юм бол? Энд чинь нэг ангаргийн комент, адын комент орж ирсэн. Би шиг комент харддаг шүү. Тэр комментиг та бити уншаа. Гүг би ерөөсөө тэр комментиг уншиж болохгүй комментиг би уншаад өгчээ. Тэр комментиг би та нарт уншаад өгчээ. Уншиж болохгүй коммент байна л да. Нэг санал байна гинэ. Ангараг. 104.5-ын хамт олныг эндээс энэ уралдаанаас хасчаараа гинэ. Тийм юм байх боломжгүй. Баггүй шүү дээ. Бид нар ч хүн юм байгаа сте. Өмгөөд хүнтэй шүү ангаргаа. Шударгал байх хэрэгтэй. Тий, шударгал байх хэрэгтэй шүү ангаргаа. Ерөөсөө тэр чинь адилхан л идэвхтэй л орцож байгаа л. Тийм шүү дээ. Бид нар ч гэсэн бас орцчихлээ шүү дээ. Юм болгоноос хасагддаг. Тогоо ч өөрөө хоол идэггүй байх гэж байхгүй сте. Энэ ямар гоё үгнүүд вэ наадах чинь нэр тийм байх шоо. Тийм, яг үнэн шүү. За ингээ өглөөний мэд мэдсэн бүх хүмүүстээ баярлалаа. Нийлхэд бүгдийг нь хэлэхэд за Мина байна. Доошлоод Эрдэнэ даваа байна. Энэ ангараг байна. Гавкар имчман байна. За Ундраа Батболд байна. Наран жаргал пэрнлээ зулаацээ. Гэх мэт чинь Чингис Баяр сайхан бүгд өглөөний мэд хөргөө. Одоо л бид нар дүгж эхэлж байна те. 7 хоногоос 7 хоногт бид нар бол явн чангарч те. Манай хамтран ажиллагч ивент тэтгэгч нарын бас маш гоё тэр зүйлүүдийг бол одоо бид нар аавна. За тэгээд манай Улаанбаатарын өглөөний шоу хөтөлбөртөө та хамтран ажиллаж өөрийнхөө үйлчилгээг, өөрийнхөө бүтээгдэхүүнийг за ер нь бол компанийн талаар ч юм уу те. Ер нь бас би хинбэ гэдгээ бас мэдүүлэх сонирхолтой үнжиж болно шүү дээ. Одоо ер нь сүүлийн үед чинь нөгөө нэг маркетингт хамгийн чухал зүйл бол бүтээгдэхүүн гэхээсээ илүү тухайн бүтээгдэхүүнийг нийлүүлж байгаа ч юм уу тэр хамт олонны характер аягүй чухал болдог болсон. Тийм учраас та характераа хүмүүст мэдгэдэхин тулд яг өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё гэсэн өрөөтэй явж байгаа энэ Улаанбаатарын өглөө гэсэн энэхүү сайхан одоо зөв зорилгот хамтарч олж дэмжлэг үзүүлснээр танаа байгууллага ямар характертай вэ гэдэг чинь бол одоо шууд танигдана. Тийм учраас та бүхэн бас бид нартай хамтарч ажиллахыг хүсвэл маркетингийн утас 8866 104 5 гэсэн дугаараар
бид нартай холбогдож тэ үнэн саналаа аваарай. За одоо 3-ла, 4-лээ, 5-ла, 6-ла, 7-ла, 8-ла яах ёстой вэ гэвэл урайгаа хэлээд болон руугаа шилжицгээе. За тэгээ. За тэгээ. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Миний найз хобби юу юм бэ? мэдтүү мүү? Нуу асууж байгаа юм чи юу яаж мэдхий? Би чинь жих ухах дуртай штэ. Яа, та чамаас хол авах юм биш үү? Миний хол шал өөр юм бэ. Ямар? Ямар хобби таг маань мэдмээр байвал сонирхолтой хоббиг сонсоорой. Гэр бүлийн радио Улаанбаатарын өглөө хэмээх одоо шоу хөтөлбөр маань таны өмнө хүрч байна. За бидний өнөөдрийн ярих гэж байгаа болон бол сонирхолтой хобби хэмээх болон байна. Хүн болгонд өөрийн гэсэн цаг яаж иж байгааг гараад идэг. За тэр цагийг юунд хэрхэн яаж зарцуулж байна? Хинтээ зарцуулж байна те. За тэгээ зарим нь бол бүр ингэдэм байлээ. Хингүүвч бас зарцуулж болно штэ. Болох юм уу? Болно шүү. Ганцаараа юу? Тийм, ганцаараа. Гав ганцаараа. Биш хачирхалтай юм уу? Сонирхолтой хобби юм уу? Сачирхалтай хобби юм уу? Сонирхолтой хобби юм уу? Ер нь л аль нь багтана. Нэр нь бол хачирхалтай хобби шүү дээ. Харин би зүгээр хин нэг хүмүүс Хачин сонирхолтой хобби. хин нэгний тий. Хүүх ямар сони ингээмэр хоббиг мэдчихэж байгаа хүмүүс байгаа юм биш үстэй л гэж бодохгүй тий. Байгаа. Зөндөө байгаа. Ер нь зарим нэг хүмүүс одоо жишээлбэл би юм бол аймаар элементарны хоббитай шүү дээ. Тэгээ тийм хүмүүсийн хоббиг яг тэ сонссноос гой сонин хобби сонсвол гоё юм уу те. Сэтэл болж магадгүй. Яг уу ер нь бол сонирхолтой гэдэг үг айгүй ил байна. Одоо яг гэвэл сонирхолтой гэдэг чинь сонирхолтой гэж л хобби байгаа шүү дээ. Уг сонирхолгүй байж хобби хөгжих ямар ч боломжгүй. За. Тий, тийм учраас сонирхолтой хоббигээ утга агуулга хобби гэдэг чинь сонирхол гэдэг үг чинь нэг үг юм шиг санагдаад баггүй надад. Харин илүү бид нар юун дээр төлөрхөө гэхээр зэрэг Хачирхалтай. илүү хачирхалтай. Хачин. Хачин сонин хобби. Тий. Санаа зарим нэг нь байгаа нэг хідэн нэг хоббинуудаас яг өөрт нь яг таарахгүй ингээ хоббигүй явж байгаа хүмүүст магадгүй тэр хачирхалтай хоббины санааг сонсонгуудаа наа чин бас хобби гэж болохоор юм биш үү? Бас тоош үзье. Үзэх юм байна гэ те. Ер нь хоббигүй хүн байгаа лөө. Байна. Хайж л явна. За хоббитой болсноор тэгээд Цуугийн талыг барыг хайгаад өнгөрөөсөн байна да. цаашаа ч гэсэндээ хайна. Хоббитэй байснаар тэгээд хүн ер нь Ийм л үргэлжлэх гэсэн. юм бэ? Би хоббины тухайн нэг л бодолтой байдیں۔ Нэг би сүртэй бас би нэг хоббигүй. Гэтэ нэг хоббиг гарууд суучаад хобби хайгаад байдаг те. Хүнд нэг юм 3 хобби байдیں۔ Гинэ. Нэг нь одоо стресс янз бүр юм алга болгож идэг хобби байдаг гин. За тэрэн заавал мөнгө төгрөг олох албагүй юм байна. Гэтэ хоёр дахь хобби нь бол одоо орлого олдог хобби бол бас их хүнд их зүгээр идэг гинэ. Тэгээд 3-дугаарт нь бас өөр нэг юм хоббины тухай нэг юм байдаг нь болохоор юу гэдээ ажиллаа бас нэг тийм хобби шиг хийдэг бол гэдэг гинэ. Тэгээд зарим хүмүүс чинь нэг юм одоо жишээл ютуберүүд тэг нэг юм сонин юм хийгээл яваад идэг штэ. Тэр нь одоо хобби тэгсэн мөртлөө орлого олдог. Тэгээ ажиллана гэдэг нэг юм л байд юм байлээ. Гэтэ яг ашигтай хоббитай л юм байна штэ. Тэг нэг яг үнэндээ би зээч тийм юмтай байж үзээгүй. Би орлогоо олдог тийм хоббитэй хүнд атаарах чинь би. Тийм хүн байвал гараадаг та нар гэсэн. Бага. Яг одоо энд уншиж байгаа гинэ сонсож байгаа одоо жишээлбэл Жага Баатар гэдэг хүний хобби бол зүгээр унших штэ. Тийм үү? Тий. Чи яаж мэдэж байгаа? Доор нь хүн бичсэн байна. Өөрөө бичсэн юм уу? Үгүй өөр хүн бичсэн. Таньдаг хүн нь Жага Баатар ингэж бичиж байгаа. Миний хобби бол гэд цэг тавьсан чинь доор нь reply хийгээд таньдаг хүн нь юм унших гэсэн байна. За өөрөөс юу гэж бодсон? Магадгүй. Жага юу? Мэдгүй. Жага бараг уншнаасаа залхацсан юм шүү. Хэрвээ та хэлмээр санагдвал 10 юу лээ? 1146 104 5 дугаар руу холбогдоорой. Ерөөсөө өнөөдрийн гол зорилго тантай 1146 104 5 гэсэн дугаар дээр холбогдоод таны өөрийн чинь юм уу эсвэл хин нэгний таны мэддэг хин нэгний маш сонирхолтой, хачирхалтай хүний анхаарал төрүүлэх үз. Нэрээ юу вэ гэж бодох үз хоббиг сонсмоор байна. Юу хийж цагаа бас үр бүтээлтэй болгож чаддаг вэ? Тэгээ бас Facebook-ийн гэр бүлийн радио 1045 гэсэн пэйжийн доор лайв стрим явж байгаа. Тэгээ лайв стримийн доор шууд дамжуулалт явж байгаа. Шууд дамжуулалтын доор
Комент хэсэгт бас өөрийнхөө хоббины талаар бусдад сонирхуулаараа тий. За та хоёр өмнө нөгөө нэг хайлт хийгээл яваад байгаа гэсэн шүү дээ тий. Хайлтуудаас чинь би одоо асуу шүү заяа. Энд болохоор орон орны мөнгөн дэвсгэрт зоос цуглуулдаг хүн байна. За тэгээд миний хобби бол дартс байна да гинэ. Цаг цаа гарвал Жаа хэлж гинэ. Баяр жаргал. Баяр жаргал. Манай багнуурын охин. Энэ дартсны угаасаа тэмцээнд Цаг ороод. гарвал сумаа бариад авчихна. Ажил дээрээ самбартайгаа ч хэлэхүү сум самбар хоёртойгоо хоногийн 24 цагийн 16-аас 17 цаг нь хамт байдаг. Осолдохгүй шөнийн 7-8 цагт нь унтаад байгаа болтой байдаг гэсэн бэ. Юу вэ? Бос. За кейборд цуглуулдаг гинэ тоглоомын. Тий. Энэ үнийг мэдэн. Компьютерийн үү? Тий, кейборд цуглуулдаг. Наа чи хачирхалдаад орно шүү. Ааха. Энэ гэхдээ гой кейбордтай л да. Зөндөө олон гоё кейбордтай. Гэхдээ тэрний гоё нь юу вэ? Бүгд ингэ жилхэн товчнууд л байгаа. Зүгээр тэр чинь хүний сонирхол байхгүй юу? Бүр тэр сонирхлоос нь за бүр ингэ даваа явбал бас нэг арай өөр юм байж болох юм те. Яагаад нэрээ ийм хоббитой болсон бэ гэдгээ бас хамтд нь бичүүлсэн гоё юм байна тийм үү? Сони юм байна. За Жагабаатрын хувьд бол алхах болчоод байгаа гэж энэ хобби. Вау, нэрээ тий. Тэгээ юм л бол алхачаад байдаг тал бас байгаад байгаа шүү те. Энэ нэр гэхдээ эндээ дурлаад байгаа шүү энэ нөхөр те. Энэ алхаад байгаа Одоо энэ алхалтын ийм клубуд гэж үүд юм л шүү дээ. Тий. Хобби нэгтэй найз нөхдөдтэйгээ бас нийлмээр юм байна тий. Тийм байна. Энэ тийм алхалтын клубуд хөвчлэн нэг настай хүмүүс байд юм лээ те. Гоё ингээ алхдаг. Тэгдэг. Гоё юм тий. За энд нэг дараагийн комент заяа. Жүжигчин дашгүйгээс таны хобби юу вэ гэж асуудал. Надад тийм хобби бол байхгүй. Энэ жанчивдорчи хоббийн туслаад л явж гин гэсэн гэдэг гинэ. Тэр чинь өстой гоё хобби тий. Хин нэгний хоббид туслаад явах чинь надад бас нэг ийм асуулт байгаа байхгүй. За. Би яг энийг бодож байгаа, бэлдэж байхдаа бодож ирсэн. Хүмүүс нэг ийм хоббигоо хайгаал явж байхдаа ингээл элдв энзим турч үтсэн л байдаг байлгүй дээ. туршилт байгаа шүү дээ. Хүүхд байхаас эхлээл те. Би бол маш сониуч хүүхд байсан. Ингээд налаахад болсон баг би налаахыг болохоор аюу хэцүүлдэ хөрхий. Юм болго олдохгүй. Тэгээ ирсэн юм болгонд би хамрагддаг байсан байхгүй. Та нараа итгэхгүй зүй. Би шатар даамны одоо бас одоо тэмцээнд орж ирлаа шүү дээ. Ингээ юунд нэг Юунд нэтгэхгүй байх юм? Зүгээр би өөрөө итгэдэг юм аа. Тэгээ шатрын одоо тийм одоо юу хөөн гэж бодож ирсэн. Хоёрдугаарт нь такёндод явж ялаа, кёкшунгяд каратад явж ялаа. Бүхийн спортоор хичээлж ялаа. Тий, бодибилдингийн юунд хичээлж ялаа. Мэдгүй. Нэг ийм одоо биеийн хүчээ хөдөлгдөг юм болгонд л явж ирсэн. Гэхдээ аль нь ч гавайгүй. Аль нь үлдээгүй. Одоо тэр мөнгө төгрөг цуглуулдаг гэдэг нь шүү дээ. Бас нэг цуглуулах гэдэг болтой байдий. Яг энэ тэнд очихороо нэг худлаа $1 молор аваад төрөвчөндөө хий чинь. Тэгэл байхгүй. Нэг мэтгэд байхгүй. Ямар ч тийм юм цуглуулах бол минийх биш юм бэ. Тууштай биш вэ гэсэн үг юм. Магадгүй тийм хобби. Миний хобби оллоо. Тууштай биш байх. За. Тууштай биш байх хобби. Тийм тэр нэг сонирхолтой хачин хобби. Ямар нэг юм ихлүүлээл тэгэл ингээ хайчихна. Наа чи бүр утгаа алдагдууллаа. За таны хувьд. Би харин хайсаар л. Харин тийм хайлтын хугацаанд чинь жишээлбэл юуг туршиж үзэж байна. Яг л одоо бага наснд бол яг л архины ширэл цуглуулдаг байлаа. За тэр өнгөнгөрнө. Хэлбэрээр баг айл болгонд тэр галтгооных нь тавилганы дээр ингээд өрөөстэй байдаг байлаа. Тэнд бас хувь нэмрээ оруулж явлаа. За бөглөөгийн цуглуулдаг гэсэн тий? Үгүй мó. Үгүй. Бөглөөгийн цуглуулдаг гэсэн. Гэхдээ яг надаа ингээд хобби гэхээр аюу хэцүү. Би бас заримдаа энэ хобби гүйгээхийн төлөө бас жоох стрессддэг. Яагаад гэвэл энэ аюу чухал юм байлээ. Яг хобби гэдэг ингээд ер нь бол хүн нөгөө нэг амьдралыг ингээд амттай болгоход өөртөө жоохон санаачлагтай байвал одоо хүн мэдээж гэр бүлтэй байгаа, ажилтай байгаа ойлгомжтой. Гэхдээ үүнээс гадна юу яж байгаа хэрэг найз нөхдөдтэйгээ харилцах байх хэрэгтэй болно. Дээрэс нь энэ хобби гэдэг зүйл бол хүнийг маш их тийм эрүүл байхад маш их тийм сэтгэл зүйн эрүүл мэндтэй байхад аюу чухал. Тэнд дунд аль болох миний бодлоор хийж байгаа ажлаасаа тис өөр зүйлийг цаг гаргаж хийж байвал энэ бол ингээд маш их чухал нэг хэсэг юм шиг санагдаад байдаг байхгүй. Тэгээд би нэг ойлгож байгаа ч гэсэндээ яг ингээд үнэхээр сонирхол татгууц юм энэ хорвоод л хэдээр хараахан байхгүй юм да. Араас нь энэ хорвоод өнгийн юу болгоч.
хайсаар байна гэдэг нэр чухал юм байна. Карате, марате, кёкшин. За, кёкшинкэ карате гэдэг одоо бид Ямар карате? Кёкшинкэ карате. Кокшунг карако гэдэг нь ямар Карате олгочлаа. Нөгөө юу штэ такёндо гэд манайхан ч такёндог нь мэддэг Тий. байхгүй. Такёндо ч толгоо молгоо ингээд ингээд зүүж мөж ирдэг. За. Зөвхөн хөлнийх. Тэр кёкшинкэ карате бол бүтэн контактны гэж үздэг. Нэгэсэндээ бүх юм чи оролцож болно. гараараа нүүр Хацгаас болдог байхгүй. Хаа яа бас чангын те. За. Тэгэхээр тэрний бас хүчтэй. нэлээд өндөр бас амжилтыг тухайд гаргаж ирсэн байдیں۔ Хүү таарч ирсэн юм уу? Цулгаа шар бүс болон 3 бор зураастай байсан. Вау. Энэ яадаг вэ гэхээр эхлээд цагаан бүстэй байж байгаа. Тэгээд 5 шар зураас явах хэвээр. За. Тэр болгонд нь эхлээд яг хөө ингээ янз янзын дасгалууд явж байгаад 3 дахь шар зураасаас нь ахуулаад хүмүүстэй ингээ тулаан хийгээд эхэлдэг байхгүй юу. За тэгээд тэрийг шалгалтаа өгсөний дараа цулгаа шар бүс. За. За цулгаа шар бүс дээрээ бор зураасууд нэмэгдэнэ. Дахиад шалгалтуудтай. Дасгалууд нь илүү хүнд. Аха. Тэгээ 2-3 хүнтэй тулсан. Оо. Тий. Тэгээд минутууд нь бас жоох утасна. Та тэгэхээр хідэн хүн бас яатсан л юм байна те. Нилийн цаашаа явцсан. Тэг явуулсан юм байна те. Тийм бай. Тэгээ би яг нэг шалгалтыг өгсөн бол ер нь цулгаа бор буюу бор бүстэй болоод ихээр зэрэг багшлах эхний суур юм одоо боломж нь үүсдэг байхгүй. Гэтэл тэр нь Сонирхогчийн төвшнөөс гарч ийнэ гэсэн үг юм байна. Тийм байна. тий. Мэргэжлийн маягийн болж байгаа. Тийм маягийн Тийм гэсэн үг. Тэгээ тэр бор бүс дээр чинь юунууд нэмэгддэг. Хар зурааснууд нэмэгддэг. Тэгж яагаад Тэгж хар болоод хар дээрээ дараа нь дан гэж явдаг байхгүй. Дан гэдэг нь тийм. шар зураасууд, хар дээрээ шар зураасууд. Нэг дантай, хоёр дантай гэж ярьдаг шүү дээ хүмүүс. Хар бүс тэдэн дантай. Хоёрч бас ингээ яваад ирсэн бол бас нэлээд юм болох те. Тод. Би бодохгүй энэ хүнтэй бид хоёр ингээд тэр ингэн дээр гарна гэхэл чинь тэгээд Гэхдээ би бол айгүй би нэх амир ингээд савчаал лээдгүү. Ингээд хүнийг ингээд хаана нь яачвал яачих вэ гэдгийг Бодож тооцоолдог. амархан л ойлгол эсвэл юм шиг байна. Бодол уншаад идэг байсан юм байна л да. гүг тэгэхээр юм байна да. Одоо буцаад аваач. Буцаас эргээгээч. За Сэргээж. той амжицсан. Тийм сэргээ Би энэ бэлтгэлд орлоо. чи байж болно шүү дээ. Яагаад байж болохгүй? Надад энэ такёндо эндэрийн надад ерөөс ингээ ажиллаагүй юм нь юу юм гэхээр тэр нэг таны түрүүний хэлдэг нэг дасгалууд нөхгүй. Яа тэрэнд би үнэн залхдаг байсан. Тэр өстө гоё шүү дээ. Оруулаад ингэдэг байхгүй. Бараг ихний 7 хоног зэ. Ямар хуу дасгал юм бэ? Би мэдэхгүй байна. Ихний 7 хоногт нь ийм юм ийм зүгээр ингээд тэр заал малтайгаа мөргүүлнэ. Ингээд дэг сураад Тийм тахгүй. байна, тийм Айгу байна. хэцүү тэр нь ингээд ингэж суулган те ингэж яг суулган гэхгүй. Ийм хагас ингэж байлгана. Тэгснэ айгу их мэдлүүлнэ. Бид хоёрыг яриад дуустал чи наана нэг хагас зогсоод Ань байж. чаддгүй маа. Чаддаг юм аа. Чаддгүй болохоор тэгээд болцсон юм. Энэ хүмүүсийн маш олон хоббинууд ирж байна. За. Гар нэхмэл дуртай, ноосон цамтнууд малгай ороод худалдаж авахаа болсон гинэ. Өөрөө тэрийг нэхэд өмсчдөг гэж байна. Оо за хин юм бэ? Энэ хин юм болоо. BG Сэлэнг. За. За тэгэхээр яг ийм гар нэхмлийн хобби нэрнгээс сүүлийн үед маш их хөгжиж байгаа юм байлээ шүү. Нэхмэл гар урлал манай нако ч гэсэндээ гар урлал нэхмлийг бас сонирхож байгаа гэж. За. За бор ахаа арай зүгээр хідэн товчлуур гэж нааж ийн гинэ. Нөгөө нэг кибордыг хэлсэн. Кибордыг яаж байгаа юм бэ л гэж байгаа юм байна. Биш юм уу тийч? Биш юм уу? Зүгээр нэг хідэн товчлуур биш гэж байна. Зүгээр биш хідэн товчлуур гэдгийг тэнд харуулж байна. За Киборд ч дотроо юм бүр ангилалтай байд юм билээ. Аха. 40% тай, 60% тай, 80% тай, 100% тай кибордууд гэж байгаа. За. Жишээлбэл хараа жишээ болж энэ ингээд нэг ийм киборд орж ирсэн байна. Аха. Өөр алхаад ороод ирлээ. Хараа. Ийм Юу гэнэ вэ? ийм турбо кино мино гэдэг өөрсдийнхөө юм. Бас реклам 12,000 одоо subscribe тай. Энэ хамгийн гол нь ингэн заяа. Энийг нь тусад нь ингээд юу ч болгож болно. РК бат хүний нөхөд болгож болно. Боги хар бүс 2 дантай болгож болно. Хөөхөн заяа. Хөөхөн заяа гэхээр болохгүй харин. Тэн дээр болдгоо. Болохгүй юу. Энэ ингэ хараа. Энийг ингээ дараад энийг дараад ингээ авчин заяа. Хоёр талд нь зэрэг дарахгүй. Нэг талд нь нийлжил дарж байгаа. Энэ хараа ингээ аваад ингээ чинь. Ингээ эвдэрчиж байгаа юм шүү. Ингээд эвдэрчиж байгаа. Буцааж игээд ажилчиж байгаа. Хүний хоббиг ямар Энэ хараа хамгийн гол нар тайлбарлаж байна. хамгийн гол нарыг та нар энийг мэдэхгүй. Кибордны дуу. Энэ чинь хамгийн тансаглал нь. Бас л сүртэй дуурдаг те. Чив чимээгүй л өстой гоё. Тийм үү? Тий, наач амар юм тэртэй юм шүү. Манай ихнэр л авдаг дээ. Амар тэртэй манаад чинь ингээд. Энэ хараа. Өстой л хүний хобби юм. Энэ хараа. Та нар сонсож байна. Гэхдээ би бол дуунд нь дуртай. Энэ хараа тэгэд энэ юм бэлээ.
Энд чинь одоо бүр шинжлэх ухаан болцсон юм билээ. Энийг ингээ авангууд дотор нь ингээд нэг дардаг юу нь өөр юутай болцсон. Өнгөтэй. Тэгээ тэр өнгнүүдээсээ бол зарим нь дуутай, зарим нь дуугүй энэ төр гээд түрүүн сая манай богийн хэлдэг шиг дуугүй юу Бас байгаа. кейбордууд байгаа. Тий. Одоо заяагийн дуртай гэдэг шиг энэ шиг байна. Заяагийн дуртай. Ийм олон кейбордны цуглуулгатай. Одоо тэгэл наа чин keyboard л өстэй. Кейборд. Тий. Аха. Тэгэд энэ араа энэ чинь кастом байхгүй юу? Өдөр болгон хүн болгон keyboard хэлж байгаа шүү дээ. Асуучих. Наа чи keyboard уу? Биш тэгвэл. Биш. Биш. Ястаа биш шүү. Нэг мэрэгжлийн хүнд нь ингээд тайлбарлачвал зүгээр юм билэ. Яг өөрийнх нь нөгөө мэддэг, ойлгодог ертөнцөөр нь тайлбарлачвал одоо төгөлдөр хур болгон адилхан биш ээ, тий? Яа. Бас тэнгуүр шууд орж иж дан гэж орж Дартууд нөр мэдрэмжүүд нөр. яг зөв тэр юм байна. Тэрийг хэлээд байгаа. Тэр шиг keyboard ч яг сая гэдэг байгаа чи бас тэрний ялгаа гэж яриад байгаа юм. Тий. Тийм бас ингээд даралт мэдрэмжүүдийг авж байгаа нь өөр гэж юм байна Байж л та. болох юм аа. Хобби байна гэж. Гэтэ ер нь тэр кейборд цуглуулж байгаа хүн маань нийтдээ хідэн кейбордны цуглуулгатай вэ гэдгээ бас нэг хэлэлцүүл бас сонирхолтой санагдлаа. Бас нөгөө роллертой тосон сүрчиг үнэртэн цуглуулдаг болоод байгаа 10 өөр үнэртэн байна гинэ баяр жаргал. За. За тэгэхээр үнэртнээ бас цуглуулгатай. Энэ жижигхэн тий. Тийм. Тэгээд энэ дээр роллертой. роллертай. За. Тэр Даран жаргал принлээ. Миний хобби загасчлал. Ихэнх амьдрал цагаа голоор л өнгөрөөлөө. Одоо загасчдад, жуулчдад хөтөж хийж амьдарч байна гэсэн. Энэ миний хүсдэг хоббинуудын нэг. Би чадгол үүдийг мэдэхгүй л байгаа. Тэсвэр төвчээрл шаардах байна. Туршсан уу? Харин гол нь надаа юунд таалагдж байгаа гэхэд зүгээр л чимээгүй ганцаараа. Би ер нь л хэлж хобби биш учраас хэлж чадахгүй байгаа. Би ер нь жоохон ганцаараа бас байх дуртай. Тийм шүү дээ. Та ганцаараа л байдсан шүү дээ. Өрөөндөө ч ганцаараа л байдаг. Тэгвэл танд энэ ажлын шүнээр тоглоомч. Байж болмоор. Минийх эсрэгээр Жишээлбэл дартс бас ганцаараа л ингээл те. За юу ч хатаарч. Ямар хэцүү юм бэ? Одоо ингээд яах вэ? 50 нас хүртлээр хоббигоо хайжсна 50 наснаас хойш би хоббигоо олчлаа ганцаараа л байх гэх юм уу? Наа чи амар сонио уйдгартай юм шүү. Гүг загасчлал бол тань тохирно шүү. Загасчлал Одоо яагаад хамгийн гэвэл классик шүү дээ. ингээд ядраагаад байхгүй ингээд хүмүүс та хоёр. За уушлаарэ. Бид хоёрт нэг хобби туршиж үзсэн юугаа хэлэх үү? Фейлцсэн нэг. Тэгсэн чинь ингэсэн. Манай нэг хуучны нэг хамт битээр сургууль сурч ирсэн. Тэр дүү залгаад нэг өдөр гинт рандомаар залгаад өөрөх та өнөөдөр юу хийх юм гэхээр анхных онцсон юмгүй гэсэн чинь хоёул загсанд явъя гэдэг чинь. Тэгэхээр нөгөө тийё хитрэг. Би ч нөгөө дүүтэй уулзааг удацсан. 5 жил болцсон байсан. Тэгээд би дүүтэй нилээ яар цайхан сууйдаа гэ. Хоногоор явна гэ. Тэгэхээр бүр гоё гээд би чинь дакуж чад юм амаа бэлдээд хувц цуцаа бэлдээд явлаа. Тэгээд ийш Багнуурын ямар голын ирэг дээр гэнэ очлоо би тэгээд очиод юугаад уурга мурга бэлдээл надад зааж өгч байна. Ах энийг ингэдэг юм гэдэг над тэр нь сонирн биш юм чи. Тэгэл нөгөө дүүтэй за амьдрал сайн юм байна. Тавгүй сайхан амхаа гэл. Хүүхдэн том болж байгаа гэл тим юм яриад. Тэгээд уурга шидлээ. Яг шидсэн мөчөөс эхлээд хараа би хоёр дахь асуултаа асууж байгаа байхгүй. За яаж ийн гэсэн чинь ах чимээгөө одоо чимээгөө үт ингэнэ. Тэгэл тэрнээс хойш тэр надад ерөөсө хобби биш юм байна гэж бодоцсон. Бүтэн шүнийн турш тэр хүүхэд ингээд тараа юу ч доорхгүй ингээд гэрэл тусгаал ингээд чимээгөө зогсох ёстой гинэ. Наац жаргал. Йоо. Туршаад үзээрэй. Маргаашнаас загсанд явах юм ба штэ тийм үү? Хамгийн мардсан юу гэсэн чи дүү нёгийг бариагүй би нёгийг барьсан байд. Нөө мод мэдгүй хүнд мод ирдэг гэдэг шиг. Тийгээрээ дүү тэгнэ наатаа аха буцаага тавьдин гинэ. Тэгэхээр шүнжэнгөө би энэ ч. Чамтай. Юу ч яриаггүй. Би энийг идэн. Гэртээ авчиад идсэн шүү дээ би тэрийг. Гэтэ загсчдын нэг зүйл нь бас нөгөө загсаа авч явахаас илүү ингэж буцаагаад ингээд тавиад зүгээр ингээд загсаа гаргаж ирээд барьсан тэр хүний хувьд ингээд нэг гоё мэдрэмж өгчтэй юм шиг аа. Гэтэ тэр мэдрэмжийг нь мэдэрч үзээгүй ч гэсэндээ магадгүй бид нэг ямарваа нэгэн зүйл баярлдаг шүү дээ. Одоо жишээл кейборд цуглуулж байгаа хүн кейбордоо шинэ кейбордоо задлал ингээд харахтаа баярлж байгаатай ижилхэн тэр мэдрэмжийг авдаг баг. Тэгэхээр тэр мэдрэмж нөгөө нэг загслал гэдэг чинь ахитрхи бүтэн цулаар байгаа байхгүй. Яг ингээд яг тухайн деталь болгон дээр нь онцгойлон тусгаалan хобби дурн хөдөлдөг хүмүүс бас байгаа. За загс ингээл яг зөвхөн дэгээ цуглуулах, дэгээ нэг
тэгээд сонирхолтой байдаг учраас бас яг тэрийг хэрэглэхийн тулд гэдэг ч юм уу. За эсвэл зүгээр байгальд яг зүгээр усанд одоо голд очих хүсэлтэй хүн байх юм бол яг зөвхөн яг тэрэнд нь кайфрж явдаг гэдэг ч юм уу. За хувцс хэрэглэл байлаа гэж бодоход чинь зарим хүмүүс ингээл нэг юм биеийн тамирын хувцс өмсгөр гоё байдаг ч юм уу, цэргийн хувцс өмсгөр гоё байдаг чтэй адилхан. Загасчлын хүмүүс төр яг нэг юм бүрэн хувцсыг нь өмсөөд яг ингээ явахаар гоё байдаг ч юм уу. Яг ингээ дотор ингээ бүрдүүлж байгаа хэсгийн аль нэг зүйл нь бас яг илүү тухайн хүнд илүү кайфи мэдрэмжийг тий. Ер нь бол хобби чинь аз жаргал мэдрүүлж явах хэвээр тий яг дуртай авах хэвээр тий одоо яг тэр дүрнээс кайф тий кайфыг мэдрүүлэхгүй бол эн чинь хобби болж чадахгүй шүү дээ. Энэ хүн дахиж хизээч хийхгүй тий би явахгүй яг тэрнтэй адилхан ямар нэг зүйл нь бүтнээрээ биш юм а гэж бодоход ямар нэг зүйл нь эсвэл зүгээр загсных нь одоо тэр нэг юм үнэр өгдөн шүү дээ. Нэг үнэр өгдөн шүү дээ. Үгүй тэр нь ч дуртай хүн байж бол бас уу тий байж болох л юм. Гөө болох л энэ ч гэж болдгол байлгүй дээ тий. Болно. Тэр хэдэл маш сонирхолтой дэлхийн хамгийн хачирхалтай юм хоббин дотор байна шүү дээ тий. Хүмүүс цуглаад газраас өт цуглуулдаг юм хоббит хүмүүс байна. Тэр өтн нөгөө юу л ахал та өгөөш мөгөөш болдог ч юм уу. За тэрийг яг мэдэхгүй тий бөөнөрөө цуглаад тэгээ тэр газрын хөрсөн доороос өтнүүдийг гаргаж ирэхэд бол газарт ямар нэг юм вибратор ингээд чичиргээ өгдөг, чимээ өгдөг. Тэнгүүд ингээд доороос нь ингээд өтнүүд ингээд гарч ирдэг юм байна л да. Тэр нь кайф. Тэрийг нь харах нь. Тэгээ тэр өтнүүдийн үлгээ ингээд аралцж байгаа байх. Тэгээ бүр ингээд жижиг савнаас ахуулаад том сав хүртэл ингээд цуглуулдаг бөөнөрөө. Тэгээ тэр бүр ингээд харагдаад байна шүү дээ. Celebration тий. Албартаад байгаа юм уу? Дахиад яар. Тэгээд тэргээ ингээд цаахан ингээд Би ийм нэг тийм нэг ингээд нэг тийм нэг арзалцсан. Нэг дор олуулаа бужигсан. Тийм бужигсан ийм мэдрэмж надад бүр ингээ амар тухгүй мэдрэмж өгдөг. Тэгээ би саяхан бас нэг зүйл олж мэдсэн. Тэр нь юу вэ гэхээр одоо жишээлбэл нөгөө нэг ийм нэг бамбар ийм нэг тийм нэг дүрснүүд одоо жишээлбэл нүхтэй дүрснээс эвгүй болдог нэг хүмүүс байдаг гэл ингээд нэг хэсэг гарч ирсэн. Чи би нэг ийм нэг бамбар дүрснээс бол эвгүүцт юм бэлээ. Дотор мухаардаг. Наад чи чиний хобби шүү дээ. Үгүй. Ёстой биш. Яг л түрүү хэлсэн шүү дээ. Хобби ч юм да байхын тулд дуртай байх хэрэгтэй гэсэн бол би ёстой дургу байхаар юм бэлээ. Тухгүй байхаар юм бэлээ. Тийм учраас ёстой миний хобби. Тэгээ нэг асуулт үлдээд байна. Боги. Яагаад энэ турч үзээгүй юу ерөөсөө? Юу гарахгүйсэн явж гахлаа шүү дээ. Үзчихсэн. Гэтэ нөгөө айгу олуулаа явсан учраас яг тэр нөгөө ингээл кафра мэдрэмжийг нь авч чадаагүй. Тий би яг найзуудтайгаа иг сэлэнгийн бэлчээр гэдэг газар очиод яг уурга шидээд нэг хэсэг зогслоо. Тэгээ хажууд хоёр хүн байсан. Тэгээ нэг нь яг чамшиг. Нэг нь бас айгу хоббисэн. Тэгээд яг тэрлүү яа гэхэд би бас яг нэг тийм ер нь айгу гой санагдсан. Болмоор. Тийм. Нэр тэр найзуудын маань нэгний маань төрсөдөр өнөөдөр болж байгаа. Тэгээ найздаа төрсөдрийн баярын төргийа. Бас уусгаад орж ш ухааны хүн юм аа. Уха. За зулаацээ. Миний хобби бол ууланд талд голын хөвөө автобусны буудын хооронд гэдэл алхаал яваал байх таа гэсэн байна. Алхах. За сүүлийн үед бас бильярд их зохиож байгаа өөртөө зориулж бүр зохиор авлаа хэмээн Чингис Баяр сайхан бичсэн байна. Бильярд тоглодог хүн жишээлбэл одоо тэр бас зохиорыг авж кайперж штэ. Тийм байна тий. Сонсогчдоо 1146 104 5 гэсэн дугаар нээлттэй байгаа. Тэрүүлээд залгаад өөрийнхөө хоббиг бас илүү дэлгэрэнгүй мэдээллийг яривал жоохон хоббиг хэдүүлээд задлах гэж оролдвол юу байж болох вэ штэ. Хобби хачирхалтай хобби нэг талаас нь ярьж болох уу? Хоббиг задлуулав. Задлах юм бол бас нөгөө хоббиг 3 хүн суучаад хобби хайгаад байгаа юм шиг мэдрэмж надад төрөөд байгаа байхгүй юу. Тэгээд хобби чинь өөрөө бас сонирхолтой бид гуравт хобби олж өгье гэж байгаа юм шиг л санагдаад байгаа надад бол. Гэхдээ хардаа ийм миний үнэхээр сонирхгүй байгаа. Одоо жишээлбэл тэр өт цуглуулагч гэдэг юм уу те. За загасчлыг би бүр сонирхгүй байгаа даа штэ. Энэ хобби хэн нэгний хувьд маш үнцэнтэй байгаад байгаа. Тэгэхээр бид яг ингээд наривчлаад энэ хобби тэр хобби гэж хэлэх боломжгүй болж байгаа гэсэн. Хачирхалтай сонин содон хобби гэж байгаа учраас магадгүй тэр хүний хувьд өөрийнх нь хобби бүр хачирхалтай сонин содон байж болно шүү дээ. Ийм байгаад байгаа маа. Би зүгээр яг ингэж бодсон. Хоббиг би арай өөрөөр төсөөлсөн учраас би өөрийнхөө хийдэг зарим нэг хоббинд хариалагдаж болох зүйлсийг харьяалтын дагуу бодохгүй байгаа юм шиг байна.
Ер нь юуг хобби гэж бодох Юу хобби гэх юм? Танаас сууж. Ажлаас бусад үеэр зориулалт цаг гаргаад тэгээд яг тэрнийхээ төлөө тэргээ хийхдээ ер нь аз жаргалыг ер нь дэлхийгээс тасарч чаддаг тий. Нэг тиймэрхүү төрлийн зүйлэл байх хэрэгтэй. Тэр мэдрэмжүүдийг авч чаддаг. Тэгэхээр харин чангалж Тийм чаддаг юм мэдрэмжээ тий. тий. Яг хөө тэгэл задлал юу сонирхолтой байж болохыг тооны хувьд байж болно тий. Тоо ширхгийн хувьд эсвэл хэмжээний том уу жижиг Том үү жижиг. гэдгээр бас байж болно тий. Эсвэл одоо онцгой үед байдаг бас байж болно тий. Ашигладаггүй. Одоо цагаан сараар нэг урд нэг уулын орой дээр хүмүүс гардаг штеп. Тэр чинь хобби юу? Мэдхгүй тэр хобби. Цагаан сараар нэг удаа гарч байгаа хүмүүсийг бол хэлэхгүй шүү дээ. Тэр чинь бол хобби биш тий. үү? Хобби чинь давтагддаг баг. Сонсож холбогдож байна. За. Байна уу? Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Өглөөний Өглөөний мэнд. мэнд. Сайхан амарсан уу? Сайхан амарсан. За хинтээ холбогдсон бэ? Агимана. Агима хөгжмийнхэн дууг бүр унтраагаад уцаараа биднийг сонсох боломжтой байна уу? За тэгээ. За тэгье. За агимагийн сонирхолтой, хачирхалтай хоббиг нь сонсъё. За би өөрөө дуулж бүжиглэх сонирхолтой. Тэгээд одоо хоббигоороо хүүхдүүдэд дуу бүжиг заадаг. Бас гоё яадаг. Хоббинаас одоо авдаг мэдрэмжийн талаар ярилцъя л да. Хай нөгөө ертөнцөөс тасардаг гэж хэлсэн. Яг тэрэн шиг ертөнцөөс тасраад явдаг тийм хоббитай юм байна. Хизээ олж мэдэв өөрийнхөө энэ хоббиг. Бүр багасаа мэдээ одоо ангийн хүүхдүүдийг урлагийн хөтөлбөрт бэлдүүлээд байг төрүүлүүлдэгээс. Арай өөрөө ийм бүжигийн бүр мэрэгжил эзэмшсэн үү бүр? Би уртын дууны мэрэгжил эзэмсэн. Гэхдээ өөрөө бол бүжигэнд нь илүү дуртай учраас энийг ингээд хөөгөөд амьдралаа залгуулж байгаа юм байна. Зөв үү? Тийм дуу хөгжим бүгдийн л ер нь Аль алийг хийж байгаа даа. авсруулж байгаа гэсэн. Агима машиндаа ганцаар явж гинөө. Тэг чинь Маш богинохон нэг сайхан шуранхаад биднес сонсох боломж агаалаа. за тэгээ. За. Сүндэ Вау. Вау. Маш их баярлалаа. Яг Монгол хүнд яхаараа ийм сайхан уртын сайхан тийм шуранхаа тий энэ зүйл ингээд бүр ингээд хамаг нөгөө нэг жинхэнэ нөгөө нэг Шар ус босчихлоо. гэдэг шиг. Маш их баярлалаа. За баярлалаа. Амжилт хүсье. Биднэрт маш гоё том бэлэг барьж энэ өглөөг үнэхээр сайхан эхлүүлэхэд одоо яг таны сая энэ аялгаа гоё хөглж өглөө. Баярлалаа агима. Тасарсан тий. За баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа амжилт хүсье. Урлагийн хобби том байна. Агимагийн хоолоонд уярсан маш олон зүрх хэлгээс нь лайк дарсан хүмүүс бол бинд байна шүү. Агима nice гэж бүр комент ч гэсэндээ орж ирсэн байна. Ойрд сонсоогүй ямар гоё юм бэ? Баярлалаа гэсэн байна. Үнэхээр гайхалтай сайхан байна. Гайхамшигтай байлаа. За хачирхалтай хоббинууд бол хүмүүс бол байдаг юм байна. Одоо жишээлбэл дэлхийд бас сонирхолтой хобби эмгэн хумс гэж нэг амтэн байдэн штэ. Нялцгаа гадуураа юм Дум маягийн, дум маягийн тэг ингээл удаг. Тэрний уралдаан хийдэг юм хобби хүмүүс үт юм. Тэд нар уралдах уу? Тэгээд эмгэн хумсаа штэ тэг. Явах уу тэд нар? Хоолны дэглэн бариулна. Бэлтгэл хийлгэн. Уйд юм байна Тий, уйдаг. Уяасаа харуулах нь шүү дээ. Эмгэн хомсны уяач манаа тэр гэж зарлах нь байна. Төсөр юм те. Тэр хүмүүстэй энэ амар үнцэнтэй байгаа шүү дээ. Тийм, үнцэнтэй байгаа шүү дээ. Keyboard дэвээс жоо тоохгүй гингууд тэр keyboard нийцээ ямар их дүцэж байгаа. Эмгэн хүмүүс уяачтай
Уяачдыг уяачд Уяачдын холбоо. Манай эмгэн хумс уяачдын холбоо өнөөдөр дөрмөө батллаа гэдэг орж ирсэн. Гэхдээ тэр нэр явдаг бол болж илвэ. За сонсогчтойгоо холбогдъё. Өглөөний мэнд. Байна уу? Байна. Өглөөний мэнд. Өглөөний минь би ирлээ гэдэг шиг. Оо, баяр баяр жаргал. жаргал. Баяр жаргал. За. гэдэг шиг гэдэг. Гэдэг шиг. Өөр ингэж орж иртээ. За би ирлэгээр юу байна? Замтайгаар залгаж орж ирлээ хөө. За сайн байна. За ястаа өөрийнх нь юмыг ярьж байгаа учраас те. Туг тоглоно гэсэн чи яав та. Гөө харин те яаж багнаар орж тоглох вэ хоёлаа. За баяр жаргалын гоё хоббиныхын талаар сонсъё. Хизэнээс чи олж нээв. Би шүү дээ. Ер нь бол даарцаас өөр юм яг үнэхээр бол мэдэхгүй. Хоббич үнэхээр хоббич Дурлаж. улаарч тоглодог. Аха. Чи хизээ яг тоглож үзсэн анх. Нэг тоглолчвол за мэдгүй дуусхаа мэдэхгүй л тоглолцдог. Аха. Дартс нөгөө самбарнаас гадна нөгөө сум их чухал байд юм билээ шүү дээ. Хэдэн төрлийн сумтай вэ? Тэгээд ажиллаад хараад байна шүү дээ. Тайдын дуу бүр нэлийн цааш А сонсдог. тийм Энэ байх. засагдаагүй юм бах та. Энэ засаараа гэвгүй хэлсэн. Юуны дартсны сум нь их чухал байдаг. Тэгвэл өөрт тань хідэн төрлийн ямар сумнууд байдаг вэ? Хэрвээ бидэнд ингээд сонирхуулвал Одоо надад ерөөсөө тоглодог яг өөрөө тоглодог бол ганц л сум баг. Өөрд нь яг тоглож эхэлж байхдаа шиддэг байсан нэг 19 грамтай сум байдаг. Хоёр төрлийн сум байдаг байхгүй. Одоо би болохоор 22 грамтай хүнд сумаар шиддэг. Ай. Бас хүн чухал сум, байна. хөнгөн сум хоёрын одоо ялгаа нь ямар учиртай байд юм болоо? Нөгөө нэг хүмүүс тоглож сурж байгаа хүмүүс эхэндээ Хөнгө. хөнгөнөөр шидэж эхэлдэг. Зөв. Тэгээд явандаа хүндрээд хүнд грамтай сумаар сурцсныхаа дараа хүнд грамтай сумаар шидээд Аха. бүр нэгжлийн болоод ирэхээр нөгөө бүр маструуд чинь хараа буцаа хөнгөн грамтай сумаараа шидэж эхэлдэг. Би одоо бараг 2-3 кг юмар шидтiin болов гэж бодлоо. Бас их сони энэ те. Тэгээд тэр одоо хүнд хөнгөний хоорондын одоо тэр нэг хэмжээ Мэдрэмж. тийм мэдрэмж нь нэг өөр байгаа штэ те. Өөр илгүй нөгөө хүмүүсийн савлтаас их юм шалтгаална. Одоо би их хүчтэй савдаг байгаад хөнгөн сумаар шидвэл зүгээр. Аха. Аль сурж байгаа хүмүүс чинь нөгөө мэдхгүй шууд амар хүчтэй түлхэлтэй шиддэг болохоор хөнгөн сумаар шидэдэг байхгүй. Та энэ хоббинд Би ойлгосон шүү. Миний хараад та энэ хоббинд цаг зав одоо 7 хоногт хичнээн удаа хэдэн цаг зарцуулах вэ? одоо ихтэй 2 дахь 4 дахь 5 дахь хагасаа өдрүүдэд орой 7-оос эхлээд нэг 10 юм уу 11 цаг хүртэл зааланда. Бүрүү заалтай. Танд энэ хоббитой байснаар ажил хөдөлмөр ч юм уу, таны сэтгэл зүй ч юм уу, ерөнхийдөө яг та одоо энэ хобби танд яаж нөлөөлж байгаа гэж та ер нь мэдэрч байна? Би ч нөгөө нэг айгүй юм юу яа стресстэй ажил хийдэг байхгүй нэгтлэн болохоор. Нэгдүгээр би стресс маш ихээр тайлагдана. Хоёрдугаар төвлөрнө. Нэг ясны нөгөө бясалгал хийж байгаа юм шиг. Бас чанцантай байна. Тийм байна. Тэр чинь бас нөгөө зөвхөн өөрөө өөртөө ажилладаг спорт болохоор багийн ямар ч юм шалтгааллахгүй зөвхөн би Өөрөөсөө. өөртөө ажиллаж байна л гэсэн. Би өөртөө дартс Сайн 25 оны дэлхийн аваргаар 18 настай залуу дэлхийн аварга боллоо л доо. Тийм залуу хүний спорт юм уу? үгүй. Үгүй юу? Насны хязгаар. Ямар ч насны хүн хичээлж болно. Манай зааланд одоо даал хүрэх гэж байгаа нэг настай эрэгтэй хүн байна. Гэхдээ би нас явах тусам улам чанарч болоо гэж бодоод байгаа байхгүй юу? Тэгэхгүй юу? Ямар ч одоо энэ манай шидэж байгаа тэр даал хүрэх гэж байгаа өвөө одоо настай өвөө юм болчихлоо. За өвөө. Тий. Юу одоо ирчүүдээс англилт биш. Би англилт биш. Англилт хамгийн дээд түвшинд Вау. Бас хамгийн дээд. Болж байна. Баярлаа. За баяр. Ястаа сони юм бэ? Цуг тоглож. Тэгээ. Би ч угаасаа чамтай бүр бараадахгүй юм байна өө. Ер нь хэцүүхэн юм бэ. Буруу үнээл тоочлоод байна да. Шаа дими юм байна. Баяр жаргалаа, баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
За өдрийн сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Эрка дартс бас дахиад л ярьдаггүй. Харин тэгэхээр хэцүүтэй. Тэгдий билээ. Тэр чинь ингээд нөгөө амьсгаа чухал гэдэг юм чинь. Тэгж байгаа хаа. Гэхдээ шид хооронд чинь амьсгаа ямар хамаатай ингэж гэж бодмоор байгаа байхгүй би. Аха. Үгүй яг дан амьсгаа биш. Ингээ бүтнээрээ чухал. Бүгдийг нэг болох хэрэгтэй байхгүй. Тийм шиг байгаа тий. Бүх юмыг ингэж. Та буудаж үзсэн үү? Би буудлаханд марсан шүү дээ. Тийм үү? Харин сая гинт ингэж ингээд ганц манцараа гэл ингэнгүүд надад бас буу харагдлаа. Надаа ингээд бүх тэр нарийн деталь жижиг юмнуудыг надад ингээд мэдрэх надад өстой байдаг. Тийм үү. Би буудаж үзсэн. Америкт байхад нэг Америкч их бууддаг штэ. Тэгээ очиод бай буудсан. Маш сайн буудж илээ. Гэтэ надад ягаад тэд нар ингээл оо чи өстө сайн буудж чамд юм байна гэдэг байхгүй. Би бодсон. Тэг буун ингээд амар дурантай байхгүй. Угаас амар амархан байгаа ингээ харж байгаа л цэгэн дээр нь даргаал даг дагад онж Бас байгаа. яг тийм биш. Яг дурантай буу бас их хийвгүй. Тийм үү. Дурантай буу бас байгаан болов. Тийм амар бас ерөөсөө биш. Баарагч хэцүүч ээж магадгүй л. Юмтай л юм байна л да. Юмтай байна. Тий. Юмтай Жог байна. юм байгаа л юм байна. За тийм. За Байж магадгүй юм байна, тий. За маш олон комент ирсэн учраас За, хүмүүсийн тэгээ. хоббиг хамтдаа сонсъё. Миний нэг таньдаг хүн янз янзын цоочны түлхүүрөө цуглуулах хоббитай. Пүү. Түүнд ижил гоё. хэлбэрийн нэг ч түлхүүр байхгүй ч 2000 гаруй цуглуулахтай За гинэ. наачста ачирхалтай Сони юм яг байна. Ёстой тухайн хобби ачаалттай энгийн юм байна. шиг сонсогдож байгаа боловч цаашаа деталийн мэдээлэл аваад эхлэнгүүд Бүр энэ шал. бол 2000 гаруй гэж төсөөлдөө. 2000 гаруй нэг ч Басаа, давтагдаагүй. хэдэн зуун килограмм болох нь те. Тийм. Яа. Аргаа оруул төмрийн Гүг аргаа ороход тэр оргийн Монголгоо явчих юм байна те. Ашигтай хобби юм байна. За нарийн Содогч хобби хэрэглээ. байж содогчийг би уншия. За. Содогч хобби хүний илгийг аваа ийцэн. За би загс барих хоббитой болох санаатай баах уурга мурга цуглуулад л сүртэй данзан царайлж очиод л загсаа хүлээсээр байгаад унтчихсан. Нэг л тохиолдол байгаа. Хүлээсээр. Дахиж хизээж байраагүй гинэ. Яа. Тэр уурхнуудаа Ингих стайсиг. За шил цуглуулагч Зүгээр би гиснээс үдчихлээ. шил цуглуулагч гиснээс барайны шил ёстой төрөл төрлөөр нь цуглуулж жимс ногоо дардаг хоббид ордгоо гинэ. орох Баха. Гэтэ энэ тэгээд 30 нэмэх насныхан Яг үний яг тэрийг бодож байлаа. Одоо тэр ууд цуглуулах бас хоббинд орох уу? наа чи жоон горгордоо орох юм. Яа. За ангараг маш урт комент орж ирж байна. Надад хийж амждаггүй зүйл байна. Уул хатан даврах, алхах, за загас жарааха уургалах үнэхээр дуртай ч үнтэй цаг зав их гардаг болохоор байнга чадахгүй байна. Амьдралын эрхээр өөрийн биш үр хүүхдийнхээ хүсэл сонирхлыг тултлан дэмжиж ажил хийж байгаа аятайл зөөж хэрэгтэй зүйлсийг нь бацаасаараа тэл өөрийгөө хойшлуулчихсан байна. Айда амьдрал минь амттай л байна да. Хүүхдүүдийн амжилт сонирхол татаж хобби болж байна да гэсэн байна. Би нэгэн хөрөөний ирч гэж ярьдаг. Бас өөр нэг утгаар нэг тэрийг тайлбарлсан нэг түүхийг уншлаа. За тэрэн дээр ерхий агуулгаар нэг гэдэг юм. Хоёр хүн ой модон дотор одоо мод цавчиж гэж гэн л дээ. Тэгэл зөндөө цавчаал ээж. Тэгсэн чинь нэг нөхөр нь яг өдрийн төгсгөл болоод ирэхээ зэрэг илүү их модыг л тайрцсан байгаа дээ. Яаж жижиглэх яажсэн, яаж яасан гэсэн. За. Тэгээд нөгөө нэг тэрийг анзаарсан нөгөө нэг одоо сүхчин нь одоо модчин нь асууж байгаа. Чи тэгсэн хэрнээ штэ тий тэр хүн одоо ажлынхаа дундуур нэг цаг ингээд алга болчихсон. Тэгсэн хэрнээ тасралтгүй хийжсэн тэр юунаасаа одоо тий илүү мод хийгээд байгаа байхгүй. Үгүй тэгээд чи яагаад өдөрт ингээд нэг цаг алга болчихно. Орхио алга болчихно ажиллаа орхиод. За. Тэгсэн байж яахаараа илүү ингээд юм мод яагаад байгаа юм бэ гэсэн чинь тэр хооронд чи хаашаа явдгийг юу хийдیں ингээд гэсэн чинь би яваад сүхээ ирэлчээд ирд юм аа л гэж байгаа. За. Сүхээ ирэлчээд Сүхээ ирэлж яагаад тэр ирж байгаа гэсэн. Тэгэхээр хобби гэдэг бол яг ийм л зүйл бах. Нэгсэнд яг нөгөө сая ангаргийн хэлдгээр нөгөө нэг айгүй их амьдралын эрх нь мэдээж байгаа. Хүн болгонд байгаа. Энийг нэгдүгээр тухамсар. Хоёрдугаарт ажил чинь хизээч дуусахгүй гэдгийг бас ойлго. Ухамсарл дуусахгүй араасаа яваа байгаа л ах болно. Тэгэхээр хүн ер нь бол өөрийнхөө энэ амьдралын сайхан аз жаргалыг мэдрэх ёстой шүү дээ. За тэр утгаараа одоо яг энэ саяны сүх одоо модны юу шиг биш үү? Энэ хобби гэдэг дээр бол яг зорж бий болох ёстой л гэдэм л дээ.
Тэгэхээр би бол одоо бас яг тэгмээр үнэхээр их одоо зориг төрж байгаа. Би алга болно шүү. Тэгэхээр нэг өдөр алга болчихоо загсанд явсан гэж бодоорой. 1.7 хоногийн дараа алга болно. 1.57 хоног нь ямар урт юм бэ? 1.5 гэж юу гэсэн үг лээ? За одоо хоног юм уу? ангаргийн бас одоо нэг хобби байгаа гинэ. Нэг л одоо хобби байгаа. Хосчаа кофений аяг тавг цайны гүц за цуглуулж байна. Улс улсын Гүц цуглуулж. Тийм тэгжсэн. Нэг нэвтрүүлэгт орохдоо яг тэгжсэн шүү. Улс улсын очисон газар болгоныг гээд аяг шаазанд л дуртай болоод ингээ явж ин гинэ. Өөрт нь ингээ дандаа ингээ хосоор нь ингээ аяг шаазангууд ингээ байдаг гэдэг тэгжсэн. Уугаагүй юм цайнууд ч гэсэндээ ингээ төрөлөөс ингээ цуглуулад байж. Тэр нь угаас уух зориггүй гэсэн. Тэгээд зүгээр харах зоригтой. Сайн одоо эрэгтэй хүн шүү дээ. Ангарч эрэгтэй шүү дээ. Тийм шүү дээ. Тийм. Ангарч нэг манаа. Үгүй манааг нь яах вэ? Би тэгээд Манай яах вэ? Танаа яах вэ? Манай ангарах штэ. Миний ангараг миний юу? тэгээд гүц цуглуул гэхээр бас сони тий. Ер нь бас эрэгтэй хүн бас эмэгтэй хүн хийх ёстой гэж боддог ч юм уу нэг тийм төрлийн нэг бас хийдэг юм л да. Миний бас мэдих их ойрхон хүн маань юм бас их оёх тийм өөрөө хобби гэж ойлгоогүй юм шиг байна. Гэтэ ямар нэг юмыг оёхтой бүр өстой үнэхээр тултал үнэхээр уран хийц гаргаж одоо тэр гэр бүлд байгаа ямар ч эмэгтэй хүнийг дагуулахгүй нөгөө хүмүүсийг бүр ажилгүй болгохоор тэгж гоё сайхан юм оёх дуртай юм уу мэдэхгүй л юм л да. Гэхдээ л оёдлын чиглэлийн бүх техник хэрэгсэл тэр хүнд байна. Тэгээд эхнэр нь болохоор зэрэг Эрэгтэй хүн юм уу? Эрэгтэй хүн. Тэгсэр нэ эхнэр нь болохоор зэрэг их сонио хобби та. Ямар ч шинэ юм авсан гэсэн заавал тэрийг ингээд засварлах. Яг наадах ч асуух гэжсэн шүү дээ. Манай ээж тийм хобби байхгүй. Нөхөр нь тэрийг дандаа засна. Заавал засна. Ер нь засахгүйгээр яг Төрөний нөгөө нэг хэлсэн штэ. Би хобби байхгүй энэний хоббинд тусалж явж ин ижилхэн юм биш штэ. Тий санааг нь гаргаад засварлаарай гэд ингэдэг. Тэгээд ингэ болчих юм байна. За маш олон комментууд ирсэн ч гэсэндээ бидний энэ удаагийн хачиргалтай хобби болонгийн маань цаг дуусж байна. Тэгээ дараагийн болон руу шилжихээсээ өмнө бид зүрхээрээ давалгааж хийхгүй бол болохоо байшээ залуучуудаа. Наадах яг шалгалт аваад за бид нэр өнгөрөөж ин да гэж бодоод байжлаа. Манай захирлын хобби шалгалт авах. Мөгөө яаж багшийн хобби юм шүү. Өнгөрөөж ин да гэж хамгийн гол нь энэ өнгөрцөн байхгүй. Үгүй штэ. Ингэж тохирсон штэ. Тэнгэж тохирсон байхгүй. Тийм штэ, ингэж тохирсон. Шилжилтэн дээрээ гэсэн штэ. Тэгсэн штэ. За тэгээд нөгөө нэг эмгэн хумсныхаа энэ тэмцээнийг нөгөө зарим нэг мэдээлэл жоохон өгчмөр юм. За эмгэн хумсны уяачдын уралдаан. Энэ бол англи улсад болдог тэмцээн юм. Бүтэн жил тэр тамирчтай бэлддэг. Эмгэн хумсаа. Одоо яаж фитнест нь яаж явуулдаг хоол. Юус яг л тамирчин шиг бэлддэг гэж штэ. Яг тэр надад маань сонирхолтой санагдаж байгаа. Тэгээд дээрэс нь тийч нөгөө удаа тэгээд бүр та нэгсэн өглөөгээд байгаа. Бүх эмгэн хумсууд бүгд нэртэй. Зарим нь бүр хочтой. Тэгээ медаль зэдалийн зүөх гэж бас илгийн болт юм гинэ. Жижигхэн юм зөвхөн штэ. Жижигхэн байгаа штэ. Тий. Тийм. Тэгээ нөө чи хүзүүн ингээд нэг жоох ингэдэг штэ тий. Тэгдэг. Тэгээ одоо яг шүгжлийн дугаар хөдөлт юм уу мэдэхгүй байна. Гүүгээд гүүх юм уу? Гулгаад мөргөөд хийх. Энэ л хачиртай хобби. За одоо эмгэн хумснуудаа өнөөдрийн тулаан биш шүү дээ. Энд чинь зодтолдохгүй шүү дээ. Нэрээ яах юм бэ? Гүүх, гулгах, халтрах ямар ч л байсан урагшаага. Урагшаал хийм. Тэр гэхдээ ийм хайрцагт хийждэг байх л та. Нэг чигээрээ явах л боломжтой тийм юм хийждэг. Тэгэхээр тийм байгаа хөө. Тэгээ урдтал нь хаалттай. Угаасаа амт энэ авчингууд гулсчдаг. Гулсчдаг л байх л урагшаага. Тэгэл төрүүж гулсан лавраг. За ингээд дэлхийн өнцөг булан бүрээс Улаанбаатарын өглөөтэй хамтдаа байгаа сонсогч танд уриалдаг зүйл бол зүрхээр давлгаалах, зүрхээр хасаасгах цаг болсон байна. Дараагийн болон руу шилжих яг энэ цаг мөчид бид зүрхээ хасаадаг боллоо. Яагаад гэвэл өглөө хасаахаар зарим хүмүүс маань орой хасаахыг хүсэж байгаа болтой харагдаад байна. Тэгдэг. Тийм учраас хамтдаа яг энэ цаг мөчид зүрхээ хасаагаад дараагийн болон руугаа орно гэсэн. Зүрх хасааснаар ямар учиртай бэлээ? Хөтлөгч Боги. Гэхдээ хоёр нэг нь тайлбарлаа. Төхөө. Би тайлбарлах уу.
За ер нь бол ингэж байгаа маа. Ер нь зөвхөн ингээ хамтдаа нэг юм сонсоол, эсвэл нэг юм сонсоол, нэг юм яриад те ингээд өнгөрөх бол нэг хэрэг. Зүгээр худлаа цэцэрхэх бас нэг хэрэг. Хин нэг шөмжлөгч бас нэг өөр хэрэг. За харин өнөөдөр бид нэр ерөөсөө ихэхгүй гэдэг байгаа. Ерөөсөө өөрсдөө нэг хэсэг нь байяа л гэдэг байгаа шүү дээ. Энэ одоо өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгох. За тэгээд илүү сайхан руу тэмүүлэх. Энэ одоо том уралдаан, энэ том амьдралын утга учиртаа бүгд өнгө нэмхийн тулд өнөөдөр би зүрхээ зориулъя гэдэг л одоо гол зорилго шүү дээ, тий. Хамтдаа энэ зүрхийг асахтаа бүгд нэг юм бодит үйлдэлээр энийг нэг нэгэндээ мэдгэдэггүйц маягаар хийя л гэдэг. Энэ нь манай Facebook-ийн Гэр бүлийн радиогийн лайв стрим доор зүрх гэсэн эможин дээр олон удаа дарснаар таны зүрх яг өнөөдрийн туршид асгарах болно. За ингээд хамтдаа 10 секундын туршид зүрхээр давлгаалцгаая. 1 2 3 ингээд дараагаар 10 секундын туршид Зүрх тарсан хүндээ бид нар зүрхээ гаргаж өгч чадахгүй ч гэсэндээ зүрх тарсан хүмүүсийн дундаа бидэнтэй хамтдаа өглөө өгтөж байгаа хүмүүсийн дунд таны амралтын өдрийг ая тухтаа өнгөрүүлэх зорилгоор маш гоё бэлгүүдийг 7 хоног болго өгж байгаа. Тэгэхээр энэ бэлгийн эзэн ч гэсэндээ та болох боломжтой шүү гэдгийг энэ ташрамд дуулгамаар байна. Меншн хин нэг меншн хийснээрээ зүрх дарснараа та амралтын өдрийг бас нэг гайхалтай өнгөрүүлэх тэр эрхийн бичгийн эзэн болох боломжтойгаа. Энэ удаад бол бид хагасаа өдөр тусгаар тогтнол киног VIP танхимд хосороо үзэх эрхийн бичгийг бол өгөх гэж байгаа. Тийм учраас энэ гоё зүйл сонсонгоо, гоё зүйл мэдрэнгээ, гоё зүйлийг бас авах боломж ч гэсэндээ танд нээлттэй байгаа гэсэн үг. Ингээд дараагийн болон руугаа шилжицгээе. Тунгуудахгүй эргээд уулзцгаая. Yes. Сонирхолтой хоббиг сонссон сонсогч танд баярлалаа. Тэгэхээр дараагийн удаа сонсогч та хоббигоо хуваалцаарай. Сонирхолтой хобби. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг Гэр бүлийн радио. Улаанбаатарын өглөө байлаа. Сонирхолтой хоббиг танд хүргэсэн бол одоо бид харин өөр сэдвийг, өөр агуулгыг тантай бас хуваалцахыг хүсэж байна. За энд бол та маш чухал. Таны оролцоо маш чухал. Тийм учраас 1146 104 5 дугаарыг тань руу одоо танд өгж байна. За энэ дугаар руу залгаад бидний өнөөдөр ярьж байгаа сэдвтэй холбогдоорой. 1146 104 5. За 1146 104 5-аас гадна бид нар бас 88 66 1045 дугаарыг бас танилцуулах нь зүйтэй. Ягаад гэвэл та Улаанбаатарын өглөөн яг үнэхээр нэг хэсэг нь байж санхүүгийн хувьд дэмжихийг одоо хамтран ажиллахыг хүсвэл таны бизнест бас хамтран одоо оролцоотой байхын тулд та манай маркетингийн утас руу холбогдоорой. 88 66 1045 заяа авдаа шүү нэрээ. Юу заяа авлаа шүү дээ. Байна. Тэгээд Улаанбаатарын өглөө бол дөнгөж эхэлж байгаа яг ийм контент манай Гэр бүлийн радиоос явж байна. Тэгэхээр яг аливаа зүйлийн бас эхлэлийг хамтдаа бүтээх нь, түүх бүтээлцэх нь их чухал байгаа. Тэгээд яг ийм торгон мөч байна шүү. Энийг яг маркетинг мэдрэмж маш өндөртэй хүмүүс бол энийг бол амтахгүй мэдэх байхаа. Шипи өгчөд. Шипи өгчөд тий. За өнөөдрийн сэдв юу лээ заяа? Өнөөдрийн сэдв за харж байгаачлан 10 жилийн найзууд минь одоо хаана явна да гэдэг сэдвийг ярилцах гэж байна. Тэ. Юу? Айгуу. Найзын тухай ярих гэдэг ш. 10 жилийн найзууд минь одоо хаана явна гэд хайж сургуулж болно. 10 жилийнхэн талаар, найзуудынхын талаар бид маш олон найзуудтай. Энэ булангаараа бид дандаа найзуудын талаар ярина. Тэгэж ярих юм бол өмнөх булантай бүр холбочиж болно. Хоббигоороо нэгдсэн найзууд ч гэж байдаг штеп. Хоббигоороо гэдэг бүр үнэхээр дурладаг тэрийг хийдэг. 10 жилийн яг ангидаа сууж байгаа сургуультай холбоотой найзууд биш 10 жилийн насанд байх үедээ найзууд юм уу? Үгүй. 10 жилийн бага насны найзууд гэж хэлээгүй. Яг 10 жилийн сургуулийн буюу 10 жилдээ байхдаа найзалдаг байсан найзуудынхаа талаар. Нэг ангитай юм хамт сурж ирсэн. Ангийн нөхдөхийн талаар ярьж За. Тгийж л асуусан шүү дээ. Тийм. Та болохоор тэр насанд байхдаа найзалсан байрныхаа найзыг ярих гэдэг шүү дээ. Тэр яриг ялгаж байна. Яг сургууль доторхыг нь. Яг танхимд тэрүү гэж асуухаж байгаа нь тэр яг тооллоо тий. За зөв ойлгож. Баярлалаа. Тохоо нийлүүлсэн найзууд мэн гэсэн үг шүү дээ. Ангида та бол хамгийн хавар суудаг гэсэн үү? Өндөр юм болохоор. Тий. Би бол хамгийн урдаар суудаг гэсэн болохоор. Намх юм болохоор. Тий, намх юм болохоор. Гэтэ ийм биш шүү дээ. Би хамгийн урд суудаг байсан. Тэгсэн чинь миний хажууд манай ангийн хамгийн өндөр охин суудаг гэсэн шүү.
Тэгээд мөнгө чаргаад гэдэг. Одоо тэр охин надад гэхдээ айгүй химиж өгсөн. Миний бичгийн хивийг өөрчилсөн хүүхдтэй. Манай сургуулийн яг тухайн төгсөлтийн хамгийн гой бичдэг охин байсан. Тэгэл миний бичгийн хивэнд айгүй том нөлөө үзүүлчихлээ шүү дээ. Яг ингээд гар барь зааж өгөөч гэсэн ингээд нэг юм. Тэг ингээд бичиж байгааг нь харахаар хүн чинь хичтiin билээ хүн чинь. Яараач тавч жоон хичээ энэ төр гэдэг. Тэгээд миний бичгийн хив нэлээд бас дагуу болсон. Одоо сайн ахын дурладаг бичгийн хивч тэндээс гарлаа шүү дээ. Яа. Тийм үү? Чиний бичгийн хив нь Миний бичгийн хив гэж сайн ах дурладаг ш нэрэ. тийм үү? Ямар сони юм бэ? Би уг нь ангаахын сургуулийн төгсөөг л дээ. Бичгийн сурцсан гэл. Бичгийн сурцсан. Танаа ингэж чинь болоод ангаах руу орсон хүүхдүүд байгаа л те. Би тэгтээ ангаахт бүр үнхээр бэлтгэгдчихсэн. Тэгээ би бүр тэгээд бүр бичгээ өртөж бэлтжижсэн юм байна шүү дээ. тий. Тийм байна. Бүр цаанаасаа. Тэгээ хөрхий намайг бэлтжижсэн мó багш минь намайг яг шалгалтын конкурсанд авах яг хуваар нь таарад. Тэгээд намайг нүдэн ширхтэл хаагаад нүг ганц бэлтсэн хүүхдэн байдаг. Йоо. Би тэр үед шал өөр бодол ятсан. За энэ ч болж ингэж энэ олон жил яг хийж яхаар баг 2 сургууль төгсөөд 2 мэргэжил төгснө илүү дээр мэр ухааны юм бодцсон. Бай. Байлаа шүү. Одоо харамсдаг өдөр энэ. Үгүй. Гүйстэй за Хамсгаа. Гэхдээ ер нь бол би яг янз бүрийн гинтийн одоо зүйлүүд дээр ингээд айгүй авьяастай. Зөв шийдсэн байдаг тий. Тий. Бас хөөрхөн. Одоо яг ингээд янз бүрийн эрүүл мэндтэй холбоотой юм дээр ч юм уу тий. Би ер нь их авьяастай. Ер нь баг хаглаа хийч юм санагдав. Чадах юм шиг санагдав. За тэр яг уу ангийн найзууд ангийн найзуудаас зарим одоо би нэг юм 1-р салааны урд 2-р салааны урд 3-р салааны ард сууж үзсэн нэг тийм балаа он жилүүдтэй байхгүй. Тэг яг тэр 3-р салааны ард суухад тэр жил бол би юмар ч хичээл хийж үзээгүй. Тэг хідэн найзуудтайгаа тойрол дэвтрийнхээ ардталт одоо харан хамтлагийн ах нарыг зурдаг байлаа. Яагаад ч юм бөө мэд. Яагаад гэдэг юм бөө мэд. Яагаад харангийн ах нарын нэг юм зураг байдаг байсан юм аа. Наач хачгалтай би. Гэхдээ дэвтэрэн дээр байсан зураг нь. Зураг олдохгүй тэрийг зурдаг байлаа. Тэгээд нэг балаа тэр чи графит гээл. Чи тэгээ найзуудтайхан талаар ярьж. Одоо 10 жилд юу хийжсэн талаар чи хамаагүй. Тий, тэр яг хажууд өнөр үе гэдэг одоо манай 10 жилийн найз байлаа. Эрэгтэй хөлтэй. Одоо мань хүн Ирландд байгаа. Мундаг хүн болцсон байгаа. Бүр инженерийн сургууль мургуулын төгсөө тэнд очиод. Уул нь бол тэнд очиод нөгөө хаа явж байгааг нь бол мэдчихэж байгаа юм тий. Хаа явж байгааг нь мэдэхгүй байгаа тийм найз юм. Нэг ганц л байна. За, сураг ажиг нь тавиач тий. Тий. За ингэж байгаа маа. Би нэг 10 жилийнхаа нэг найзыг хайж байна. Энэ найз маань болохоор алтан тулга гэдэг. Алтан тулга гэдэг. Манай 10 жилийнхэн бол баг мэдчихэж магадгүй шүү. Би ер нь нэг тийм яг асууж бол яваагүй. Гэхдээ ягаад ч ингэ зүрхэнд ингээд нэрэ хаана юу хийж явдсан бол доо гэж бодогддیں۔ Би тэр яг оюутан болоод нэг сургуульд орно морно гэж хөөрцгөлж явж яснаа. Шал өөр 2 сургуульд ороод тэгэл ер нь ингээд ажлаараа ингээд салцсан тусаа болсон. Гэхдээ оюутан болсноос хойш би тэр нэг хайлтны гудамжинд зөрөөд өнгөрөхдөө ингээд янз бүр юм ярьсан чи битэрийн нэг хийдэг байсан юм яг үргэлжлүүлээд хэвээрээ байсан байдаг хгүй юу. Тэгээд би гинт ингээд юу лээ гэд ингээ уулзах юм юутай болоод тэгээд уулзаа айгүй сонин юм сонин амьдралын юм таарсан. Тэгээд алтан тулга гэх тэр нэг найзыгаа бол хайж ин налаахын тэр 5 шар буюу манай налах чинь халдварттай 5 шартай гимтэлтэй бүх юмтай шүү дээ. Яг л хот шиг юм. Тий хот шиг жижигхэн хот байхгүй. Тэгээд 5 шард байсан тэр алтан тулга гэд найзыгаа бол би яг хайж байна. Мэдж байгаа хүмүүсээ үл энд ороод нэрийг нь меншн хийгээрэй. Тэр алтан тулгаараа ингэсэн битээр бол ямар хэрэг тарьдаг байсан гэхээр өвөө нь манай налахын өөртөө үйлчлэхийн одоо дарга байсан учраас хөөх юм тухайн үе сейф гэж байдгүй байсан юм аа хаашаа. Нөгөө нэг ажилтныхаа цалин байлан гэдэг нөгөө нэг юм багц бодлоо мөнгө төгрөгөө ингээ шүүгэнд ингээ оруулж ирээ тавьчихдаг байсан. Тэндээс нь авдаг байсан юм шүү дээ. Тэр хэрэг хуучирсан байлгүй дээ. Гүүштрэн чи одоо зүгэн шүү дээ. Хөөцөг хугацаа дуусах байгаа юм чи эзэнтэй хэрэг биш. Тэрийг ёстой нүдний булаа болсон байдаг байгаа. За ёстой нүдний булаа. Тэр яг тэр нөгөө юугийн задлахгүйгээр хэрхэн нэг шиг. За энэ нарийн юм янз юм гачаа. Техник юм ярихгүй шүү дээ. Техник юм бол ярихгүй шүү. Тэгээ 10 жилийн яг ингэ андыг хүлээж байна. 10 жилийн хүүхдүүдийн талаар ярихлаар ингээ хүмүүс дандаа юм хөөхөн гоё гэгээлэг дурсамжуудыг ярьдаг штэ. Тэгээд би зүгээр яг ингээ 10 жилийн талаар ингээ юм хайжсэн чи бүр юм Facebook групп байт юм байна. Групп байт юм байна. Тэр юу гэж найзаа хайж ин гэдэг групп.
За. Тэгээ тэр нь ингээд бүр хуучны зураг мурагнуудаа оруулаад манай 10 жилийн энэ би энэ ангийнхны Зураг нь байхгүй. хайж байна ч гэдэг юм уу те. Би тэрийгэ хайж байна, би энийгээ хайж байна гэсэн хүмүүс маш их байд юм байна. Тэгэхээр нөө сошиал хөгжийн давуу тал гэж байна, бас сул тал гэж байгаа Тий, штэ. тий. Гэтэл давуу талыг юу гэж ашиглаж яах вэ гэхлээр олдохгүй байгаа, хайж байгаа хин нэгнээ бас ингэж хайдаг бүр янз янзын зүйлүүд бол гараад ирчихсэн байгаа юм байлээ. Тэгээд Гоё түүнийг юм, хараад тий? бол бас хуучин ангийнхнаа санаж байгаа мэдрэмжүүд бол байгаа юм байна гэдэг юм орж ирсэн. Тэгээд тэр дундаа хавар болоод ирэхлээр ангийн талаарх яриа 10 жилийн талаарх яриа илүү тэгдэг. гарч ирдэг. Яагаад гэвэл одоо сурж байгаа хүмүүс төгсдөг, харин сураад төгссөн хүмүүс эргэн уулздаг өдрүүд болдог. Хавар Тэр талбай хажуугаар ер нь нэг 4-5 сарын үед яваад дэмил юм билээ те. төгжрөн. Тий. Төгжрөхөөс гадна сэтгэл гэгэлзээ дэмий юм билээ. Гэгэлж гин үү? Би ч одоо бараг 4 сургууль төгссөн амтай шүү дээ. Заримтай нь бол яг нэг тийм найз бол байгаагүй, сүртэй юм байгаагүй. Гэтэл төгссөн юм болохоор ингээд нэг тийм ингээд догдлоод гүйж байгаа хүмүүсийг харахаар янз бүрийн бодолд автаад ингээд жоохон ингээд юм дэмий санагдсан надад. Нэг бодлын гоё ч юм уу? Нэг бодлын бас гоё ч гэж бол Айгу нэг тийм бодлын бас тийм ч гэж бол. Янз бүрийн гүнзгий бодолд автаад жоохон эвгүй юм бэл. За таны хувьд хин нэгнийг хайх албагүй ч гэсэндээ зүгээр 10 жилийнхэн гоё дурсамжаасаа бидтэй байна. Сонь найз байна уу? Мэдээж 10 жилд тэгэл зөндөөл юунууд байгаа л да. Одоо нөө юунууд дурсамжтай юмнууд. За байц алиг нь ярьж. Энийг ярихгүй. Тэрийг ярихгүй. Тэр бүр Та чи дими. үлээ ангийн дарга билүү? Би нэг жилээс босоод бүх жилд нь ангин даргасан. Нөгөө нэг жилд нь орлогч ангин даргасан. Яг нэг өөр нэг хүүхэд хийж үзэг гэж бодоод. Боломж олгоод Аах уу бэ? ангийн даргаыг тэгдэгээ яг ингээд нэг хүүхдийг л сонгочдөг. Тэр хүүхдийг нэг ерөн солио гэж бас боддгоо ах. Гэтэ ангийн дарга шүү дээ. Тий. Гэтэ ангийн дарга нэг найзгүй. Гүг эн чинь зөндөө юм болчих. Ер нь бол бас хэцүү шүү дээ. Ангийн даргууд жоохон хийхийг. Хинхэг байдаг те. Тий. Ядар байдаг те. Тий. За тэгээ та нар яг Заяа хоёулагийн үеийн ангийн даргууд бас арай өөр. Би ариун цэврийн дарга байсан. Эдний үеийн ангийн дарга бол бүр улаан коммунистууд байсан байж таараа те. дүүгчтэй. Гүм үү? Тэр нэг юм юм хэлэлгүй юм уу? Жинхэнэ арчлалыг би болгож исэн. Тийм үү? Тий. Ангийн даргын үүрэгт ажилласан юм да. Би та нар сонсон л бах те. Би бол яг өсөглөн өдөрдөж зарлж илэн шүү дээ. Гайхалтай. Зохион байгуулж илэн шүү дээ. Сонноос өнөөдөр Тийм ялмаа үү? авч урж ирээгүй шүү дээ. Оо. Тийм байна тий. Тий. Сонноос. Өсөглөө удирдахжсэн ангийн дарга. За өөр. юм байна те. Ангийн дарга одоо ангийнхнаа удирдаад яг ямархуу үйл ажиллагаанууд бас ингэж явж ирсэн, хийж ирсэн Та өсөглөө удирдах Надад- хэдгээр байсан юм? Тэр бол их бага. хэд Бараг Тэр нэг 92 оны үлсгэлэнд оролцож ирсэн юм уу? тийм л ах. Ингээ биш. Яг тэр үлсгэлэнгээс жишээ авч. Тэгэхээр чи 93 4 онд гэсэн үг. Тийм. Жишээ Тэгэхээр аваад та нэг 7 8 дугаар анги байсан уу? ингэж юу н тэмцдэг юм байна гэж ойлгоод манай бага ангийн багшийг багш сургуулаас гарах болохоор тэгээ сургуулаас явуулж ин да гэж бодоод явуулахгүйгээд Аха. тэгээд сургууль хичээл тарангуудаа ангийнхнаараа сургуулийн гадна тарахгүйгээр өсөглөн зарлаад Та тэгээд тухайн өдрийнхөө өдрийн хоолыг л идэг байдیں۔ Тэгээд хамгийн амар нь бидний өсгсөн зарлж байгааг хэн ч мэдээгүй. хайр юм бэ. хайр өдрийн хоол. Тийм. Өөрөөсөө л маш их ингээл гүрийгээл өдрийн хоол идэг. Гүрийгээл жоо хөвгтэй. Тэр үед ч одоо үдийн цаймаа байгаагүй болохоор өдрийн хоолоо эзэн үгэн ч мэдэхгүй юм байна штэ. Гэхдээ би бас гүйгүйчгүй байх уу. Энэ хүн өдрийн хоолоосоо татгалзана гэдэг чинь Асар том зориг. өөрөөсөө татгалзсан гэсэн үг шүү дээ. Үргэлж Тэгээ бүр- өсдөг хүн. Өөрийгөө биш, бусдыг уриалсан байна. Тийм байна. Бусдыг тэр яах уриалаад вэ? өссөн байна. За тэгээд та бас найз нөхдийнхөө талаар 1146 104 5 гэдэг дугаар нээлттэй байгаа. Та бас холбогдоод сайхан найзынхаа талаар яриасаа гэж бодож байна. Дээрээс зарласан найзуудынхаа тухайэр тий ямар сайн. Тэг магадгүй нөгөө нэг яг найз нөхдөө бас дурсаад одоо хайж байгаа ер нь тэрнтэйг нэг уулзчихсан. Тэр маань хаана юу гэж яваал гэж байж болох юм те. Тий. Мэдээж та Facebook-ийн Гэр бүлийн радио 1045 гэсэн Facebook пэйж дээр ороод манай комент хэсэг дээр найзуудынхаа талаар одоо бас хэлж болох юм те. Найзуудаа хэрэг мэдж байгаа бол меншн хийж бас болох юм. Тэгээд сонирхолтой яг юу болж исэн, яаж исэн, хийж исэн гэдэг талаараа
бас бид нарт хуваалцаараа. Ааха. Та төгсөөд 30 жилийн уулзалтанд очсон уу сая? Гэхдээ би ер нь төгсөөд айгүй олон уулзалтууд болж илээсэн хамсалтай нь би Болж амжиж амжаагүй. очоогүй. Ангийн дараагийн бижиж яасан хариуцлагагүй юм. Үгүй тэгээд Яста зөв гэлээ чи. Ангийн даргууд очих хэрэгтэй байд юм билээ. Тэр чинь баг удирдаа зохион байгуулах хэрэгтэй. Гэхдээ яг нэг албан юм уу биш юм уу мэдэхгүй. Ер нь бол тэгэл бид яг ангид яг төгсөг мөчтэй бол байгаагүй байхгүй. Яасан сэн. Яг тэр төгсгөлийг нь хийсэн хүнийг нь л тэр хариуцлага өргөх хэрэгтэй гэж бодоод байгаа байхгүй. Яг ангийн дарга үн тий. Тийм байна. Эхний 9 жилдээ ангийн дарга хийж байгаад яасан байлаа бэ гэж бодоход те ихэнхийг нь 99% нийтэд яг төгсгөлийн ганц салбарыг нь дуусгасан үнэн дуусгасан гэсэн үг шүү. Аяга угаан тий. Аяга угаан гэдэг шүү. 10 жилдээ ангийн дарга байсан бол амьдралын хугацаанд тэр чигээрээ ангийн дарга байдаг. Тэгээд Анд яг тэр чинь бас юм бэлээ. Яг төгсгөл дээр их ангийн дарга байсан ангийн дарга. үгүй ээ. Нөө. Бас тийм. Яг тийм гэвэл хамгийн юм сүүлд билээ. ангийн дараагаа хэлцэнэ. Тэгээд би гомдоод очтгүй юм шиг байна. Гомдол тэгээд юм уу? Миний өмнөх он цагуудыг мартаад байна. Аа. Яг төгсгөлийг өрөөл яг тэр үед ангийн дарга юм бисэг тэр ангийн дарга. Манай ангийн хувьд л ийм ажиглагдсан байхгүй юу? 10 жилийн уулзалтаар манай ангийн дарга ингээд нөгөө эрүүл мэндийн шалтгаанаар очих боломжгүй болоод тэр ангийн дарга маань яг адилхан 1-р ангиас 10 дугаар анги хүртэл ангийн дарга байсан. Дунд нь 1 жилийн стажикэн үзий мүзий энэ гэдэг нэг манай өөр нэг хүүхдийг ангийн дарга болгож үзсэн. Тэгээд бусаа болсон. Бүгдэнд нь тэр ангийн дарга байсан. Тэгсэн чинь ангийн дарга ирээгүй тэр жил манай ангийнхны эрс айгүй баг байсан байхгүй юу? 10 жилийн уулзлаар ер нь л айгүй юм баг. Тэгэл нэг юм яг нэг юм уулзалт гэхэд хэцүү. Тэгэл нэг тойр зогсоол нэг юм яриад тэгэл тарцсан байхгүй. Тэгсэн чинь сая 20 жилийн уулзалтаар ангийн дарга хэдийгээр эрүүл мэндийн асуудал байсан ч гэсэн ирсэн байхгүй өөрөө бүр ингээд зориулаад тэр айгуу гоё юм бэл. Тэгээд ингээд ийм би ч одоо жишээлбэл нэг юм яг нэг сүртэй найз тэр гэдэг нэг юм яг дэгдэггүй мөртлөө яг 10 жилийн ингээд 20 жилийн сая уулзалтаар ингээд уулзсан чинь өөр юм билээ бас. Нэг юм шаал тэнийг юм аа ингээ хуваалцажсэн хүмүүс чинь хамт суухаар шаал тэнийг юм ярьт юм билээ шүү. Тэгээ штэ. Тэгээ 18 настайд сургуулаа төгсөөд хүүхэд байхын нас тэнд өнгөрчихөж байгаа штэ. Тэгэл том хүн болоод гэр бүлтэй болоод өвөө эмээ болоод яваад тэгсэн ч гэсэндээ 10 жилийн хүүхдүүд нь 10 жилдээ найзалж исэн хүүхдүүд хизээч эргэж уудсан 60 70 наснда 80 90 наснда уулсан ч гэсэн манай ангийн охин манай ангийн хүү гэж ярьдаг. Тэгээ манай ангийн дарагч гэж ярьдаг. Тэгэхээр яг тэр үедээ гацчдаг. Яг тэр үеэрээ л би бинийг ингээ нөгөө нэг гинэн цагаахан хатаар ингээ хардаг. Яг нэг юм шинэ юм ярьж байгаа юм шиг нэрэд биш үү те нэрээ яг найзуудаар үлддэг шүү дээ. Яг тэгэж үлддэг. Тэгсээр нэг оюутны ангийнхныг бол нэг тэгэж яадаг шүү дээ. Яг тэгэж нөгөө нэг 10 жилийнхнийг хүлээж авч байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Чамайг тгий хэлсэн чинь манай оюутны найзуудаас одоо бүр ингээ фэйсбүүкийн найз биш юм байл шүү дээ. Айгу. Тэгэхээр ингээд янз байдаг гэсэн үг заяа. За энд ингэсэн байна. Комментод орж ирсэн. Наран жаргал Принлегийн хувьд бол 10 жилийнхний групп гэж байгаа. Их сургуулийн групп гэж байгаа. 10 жилийнх нь их юм зохион байгуулж уулзалтдгаа гэсэн байна. За тэгээд 96 онд 7 дугаар ангид орох жил Монгол бичгийн хичээл дээр муу гараад намайг уйлруулна гэд манай ангийнхан бүгдээрээ сургуулаа хийж бослог гаргаж авч үлдэж байлаа гинэ. Аюур юм би яасан. Ер нь тухайн үеийнхэн нэг байнгын нэг тэмцэгч юм тий. Болж игэл болохоо ажил үзэлэн зарлаад. Болохгүй бол хичээлээ хаяал. 92 оны тэр нэг юг харчаад. Айгүй юм сурчтэй эднэр. Тийм байна. Эднэр ер нь ер нь ингэж тэмцдэг юм байна гэж ойлгоч тий. Тийм тэмцлийн хурц хэлбэрийг хамгийн түрүүнд хараад өссөн байна шүү дээ. 10 жилийн ангийнхныгаа 40 жилийн дараа олж уулзлаа да гэсэн байна Даван Сүрэн баяр. 40 жилийн дараа 10 жилийнхэн ангийнхын хүүхдүүдийг олж авсан байна. За Сүзий Содогч 8 настайгаасаа найзалсан хідэн галзуу найзууд байна. Уржигдэрхэн хөдөө агаарт гарчаад л ирлээ. 45 жил 1-ийн В-гээс 10-ийн В насаараа бид нэг ангийнхаа гэдэг дуу байдаг да гэсэн байна. 47 настай хүн байх нь ш наад чи. Тийм байна. 45 жил сургуулаа төгсөө 45 жил юм шүү. Тэгвэл 50 ямар аим. Шууд тэр мэрийг нь бодоод байгаа бо. Танаа анги ингэж хойлогдчихсэн нь. Одоо манай анги ингэсэн байхгүй. Нэгээс 4-р анги хүртэл нэг анги явж хагаад 4-р ангиас 5-р анги шилжчихтэн гэх нэг сургууль бүр ингэ цогцлбор болно гэдээ авчиад бүх хүүхдүүдийг дунд нь хольж жагаад цоошин ангиуд бүтээсэн байхгүй. Тэр ёслоо ингэ самарсан шүү дээ. Тэгээд ер нь нэг юм уур амьсгал нэг 5 дугаар ангиас нэг 6 7 дугаар анги хүртэл нэг юм хэцүү байсан.
Би бол юу юм? Баг сургуулаа нэг сургуульд төгсөөд тэгээд дунд сургуультай өөр сургуульд орсон гэсэн үг байхгүй юу? Тэгээд тэгэхээр нөгөө баг сургуультай юу ч мэдэхгүй байсан хүн чинь дунд сургуультай өөр ангид орсон учраас тэгэж ингэж нөгөө шилжиж мэлжиж яваагүй. Манай ангийнхан айгүй хөөрхөн байдаг. Энэ тентхийн баяр ёслол болонгууд би хамгийн түрүүнд одоо Мартин 8, Сэргийн баяр, Шинэ жил ч гэдэг юм уу те. Энэ баярууд болохоор хамгийн түрүүнд ангийнхнаа боддоо шүү дээ. Яагаад гэвэл манай ангийнхан баяр болгоныг алгасахгүй тухайн баяртай холбогдлолтойгоор ямар нэгэн байдлаар юм зохиодог байсан байхгүй юу? Зөө. Мартин 8 болох гол ирэнгүүд хүүгүүд нь айгүй хөөрхөн. За, октод яваарай. Хүүгүүд хуралтай. Үлд. Яг тэгдэг байсан шүү. Хамгийн их өмөөлдөг хүүхэд нь хамгийн ихээр зохион байгуулдаг байсан. Хүүгүүд дундаа болол үлдээрээ юм яри шүү, хуралтай шүү. Тэгэл нөө дараа нь Цэргийн баяр болоо гингүүд хүүгүүд тар октод хуралтай. Тэрийн чи хийнэ сте. Тэрийг би хийн шүү. За тэгээд та 1146 104 та гэсэн дугаар нээлттэй байгаа гэдгийг бас хэлье. Тэгээд яг бидний яриаг сонсоод та бас амтсан захтнаад одоо Ярмаар санагдаж байгаа тий. Тийм зүйл бас хэлээсэй гэж бодож байна. Ялангуяа би бас магадгүй нөгөө ангийн октод гэж байгаа шүү дээ тий. Таныг одоо хөгөөд чинь бас хэрхэн яаж чадчихсан бэ? Үддэг байсан бэ юу? Үддэг байсан бай. Цасаараа угаалгаа. Гэдэг талаар бас сонирхуулаасаа гэж бодож байна. Тэгээд хэдүүлээ өрсөлдөе тий. Аль анги нь манай анги зөвүүн байсан бэ гэж. хамгийн шилдэг анги гэдгийг одоо нэг аргументээр хэдүүлээ ингээд тал талаас нь яриад хамгийн шилдэг ангийн тодруулъя. Тэгжсэн ах. Тэгээ хамгийн нэг тодруулах нь. Хоёр нэг юутай. Хоёр бол хоёулаа нэг ангийн амир идэвхтэй нэг юм амир балиар юмсэн. Балиар гэнэ. Ийм хүмүүс нээсэн бохоггүй. Та нөхдүүдээс л болж тэгжсэн. Та нөхдүүдийг нийгэмшүүлдэг. Би бол яг тийм хүмүүсийн нүдэнд өртөхгүй ингэж жагаад пакет тэ нэг өөр юм хийчих гээд. Яг тийм хүүхдүүд байдаг. Ямар ч ангид байсан ч ялгаагүй байхгүйсэн ч ялгаагүй. Тийм. Гэтэ яг байжиг. За 10 жил салааны дараагаас эхлээд сургуулийн бүлгмийн зөвлөлийн гишүүн, сургуулийн ариун цэврийн дарга гэл баахан сэтэртэй байлаа. Одоо ч ирээн газ төгтэй охин юм шиг л хандах юм да гэсэн бэ. Энэ яг содогч яг ингийн шүү нэрээ. Энэ содогч яг тиймэрхүү галзуу хүн байлээ. Яг нэг тиймэрхүү байдлаар. За тэгвэл би та хоёроос хамгийн түрүүнд асууя. Ангийнхан талаар одоо ярих гэдэг нь штэ. Танай анги яагаад сонсогчдоос асуугаад байгаа юм. Сонсогчдоос асууя. За. Одоо би нөгөө баахан асуултуудад хариулсаар байгаа одоо. Айгаад сонсогчдоос асууя. За наадгаа асууч. 1146 104 5 1146 104 5 дугаарт холбогдоод ороод ирээрээ 10 жил. За энэ асуултанд хариулъя. Тэр асуултыг ингээд дундуур нь ороод чинь тий 10 жилийн дурсамжийн талаар ярилцгаая. Тэгээ хамгийн гол нь танай анги яг ямар анги байсан бэ гэдгээ гоё цөөн хідэн өгүүлбэрт багтаад бидэнд ингээд яриад өгөөч. Мэдээж детальчилж ярих юм бол бидэнд цаг хүрэхгүй шүү дээ. Маш шууд нь тэр минь тэгдэг байсан, энэ минь ингэдэг байсан, тэрийг ингээд тэгдэг байсан гэвэл хэцүү учраас яг ангиа бүтэн харж үзээд нэрэ манай анги чинь ийм анги байсан да гэд нэг бидэнд ингээд нэг гайхуултал яриад өгөөч гэж хүсэж байна. 1146 104 5 1146 104 5 дугаарт таныг хүрч байна. За нөгөө манай ангийнхан нэг одоо би зүгээр яг боддتي нэг YouTube байгаагүйд нь би баярлдаг байхгүй. Байсан бол хэцүү. Байсан бол манай ангийнхны тэр нэг юм бидний хийсэн кино тэр YouTube-д тавигдаад нүдний улаа болох байсан гэдгийг би бол мэдээд байгаа. Бид нар кино хийжсэн шүү дээ. Манай ангийнхан камер бариад камер найзуудаар ингээд бид нар тойрч сууж байгаа цохол мохолоо яриад. Гэхдээ тэр кино ямар ч тийм юугүй агуулга байхгүй л дээ. Боевик кино заяа. Тэгээд тэр кинонд би нэг дүр бүтээсэн байт. Тэр тэр дүрийг бол одоо ер нь өөр хинж бүтээгээгүй юм да. Ер нь хаач хэцүү шүү. Яг тэр кинонд ингээд мафууд гардаг байхгүй. Тэгээд тэр мафууд нь ингээд нэг газар уулздаг. Ийм одоо Италийн сүмд уулздаг байхгүй. Тэгээд тэр сүмд нь ингээд тухайн төрөл жанр байна да. Яг тэр сүмд нь тэр загалмаа дээр нэг Есүс байх ёстой шүү дээ. Тэгээд тэрнийхэн дүр бүтээсэн. Тэгээ зүгээр л тэнд зогсож байгаа юм байна шүү дээ тийм үү? Өшөө. Би бол баг зодтолтны ухааны бодсон шүү дээ. Мал балгах юм. Тэгс чи зүгээр би тэгээ хармаар байдаг нөгөө хин үхээд байгааг нь бас хармаар байдаг. Нөгөө чинь чи юу хараад ялт үдэ байна гэдэг. Кинонд дүрс чи ороод байна шүү дээ. Би тэгээд бид мангаш үнэмшилтэй жижигсэн шүү. Одоо яагаад одоо тэр чинь тэр YouTube дээр тавил та. Юу гэж дээ чи одоо жинхэнэ гоё. Байгаа мó. Одоо
Тэр байгааг ч асуумааргүй байна. Тэгээ байгаа гэж бичлэг Айгуу нэгэнд нь байгаа тэр. байгаа ах англи даргад байгаа ах. Сая 20 жилийн уулзалтаар бид нэр тэр яг ярих гэж идэм балаа юм нуучаа. Би дугаал байж байгаа л мартуулсан. Мартуулаад гитар дараад гялс дуудуулаад тий. Саяын энэ арж ивж байгаа дуулж муулж аргалж байгаа юм чи ангийнхныг. Тэгэхгүй балаа юм яриад айгүй бол олно. Олоод айгүй бол групп мөрөвдө 50-ийг 50. Харин нэг балаан задлан тэрийг. 10 жил түрүү асуусан шүү дээ. 10 жилийн хөвгүүд нь ингээд араас чинь хэрхэн ингэж өдөж хоргоодог байсан бэ охтууд гэсэн шүү дээ. Би энд сууж байгаа ганц охины хувьд хариулчих. За тийм. Би энд оноо ганц сууж байгаа охин шүү дээ тий. Би өөр нь ирчүүд хөвгүүдтэйгээ их найзалдаг байсан баггүй. Аха. Найл бараг зодтолж модтолтал ингээл байж байгаа шүү дээ. Тим шинж байна. Тэгээд зодтолтол ингээл Нэг боргоцсон тим шинж байна. ингээд байж байгаа. Тэгээд Амьдралын хэд хатуу үзүүд нуглагдсан тим шинж байна. тэгээд ийшээ тийшээ ингээд нөгөө тоглолт моголт үзье гэл ингээд байхгүй юу. Одоо UB Palace-ын гадаад талбай тоглолт зохион байгуулагд чинь тоглолт үзье. Ээж намайг гарахгүй гэл тэнгүүд манай ингээд хөвгүүд очиж ээжээс чөглөө авдаг. Ингээд бид нар ингээд авч яваад буцаагаад ингээд бараг аюулгүй хүргэж ирья гэл. Тэгэхээр ингээд өгдөг. Тэгээд манай ангийнх наашаас шаа ингэж хөргөж өгдөг байсан аахгүй. Тэгээ ер нь бол ингээд өсмөснээс сулгаагаал ингээд зодтолтоол ингээд янз янз болж байгаа шүү дээ. Тэгээд тэрийг зүгээр л би ангийн найзуудтайгаа зодтолж ийн гэж бодсон чи хандраадсан болоо. Тийштэй. Тийштэй хөрх юм нэг уучраа олохгүй. Бид нар чинь Тийм тэгдэг байсан бэлээ. сайн Тийштэй. Тэгээ би харин энийг бас зөрүүлээд хөвгүүдээс асуумаар байгаа. Та нар яагаад таалагддаг охиндоо таалагдчихна гэж хэлчихгүй өснөөс нь сулгаагаад яг үнэндээ янз нэг эвтэйхэн бус хөдөлгөөнүүд үзүүлээд яг үнэндээ болоороо таалагдж гин гэж бодохгүй байгаа байхгүй яг бид нар чинь тэр үедээ. Гэ зүгээр л энэ гормоны өөрчлөлтөнд ороод тий. Дотор нь гинт нэг байдгүй байсан тестостерон ч юм уу тий. Ийм татагдах нэг ийм юу ялгарангууд тэрнийхээ учрыг олохгүй. Энэ яагаад би энэ хүнрөө ингэ татагдаад байгаа юм болоо гэдгийг мэдэхгүй тэрнээсээ цугтах гад ингээд тэнийг үлдээгээд байгаа байхгүй. Гэхдээ гэхдээ айгуу сони та тэгжсэн үү? Яаж ийсэн үү гэж. Одоо хинийг нэг одоо таалагддаг охиноо тэгж ингэж арай өөр аргаар үдчихсэн үү? Тийм л байж штэ зүгээр хэлээч штэ. Нэх яг тэгж юм орохгүй учраас би тойрог сонсоо сууж байгаа байхгүй. Тань руу таныг тэгжсэн үү гэсэн. Намайг тэгдгүйсэн. Октод хоёроос нь гүгээд үсчихсэн яг цаад. охины араас ч гүдэггүй, охин араасаа ч гүлэгдэггүй, яг хичээлээ игээл инктиггээ суучдаг хүүхдсэн юм байна те. Браво. Яг зөв. Тийм хүүхдүүд байдаг нүдний шилдэг байсан уу? Үгүй штэ. Нүдний шилдэг зүгдэг байсан уу? Үгүй. Ус мөсөө байнг ингээд нэг ингээд гөлчийтэн цэвэрхэн янзлаад хувцаа ингээд цэвцэйтэн өмсдөг байсан уу? Захмах бол цагаанаараа биз. Цагаанаараа. Тэ тэр чинь баггүй. Нөгөө бор формтой шүү дээ эдэр чи. Аха. Тэгээд нэг ийм арьсан цүх барай явдаг гэсэн. Үгүй шүү зүхэх боромтой шүү. Юу яриад байна. А хөх формтой. Бас бороо өнгөрцөн. Нөө чи хилэн бороо яриад байна. За арайс. Таны оныг олчих гээд үзээд л. Тийм амар. Би олдохгүй гэж. Арьсан ийм барьдаг гэсэн Би хажуудаа. тийм даруухан тийм ийм гөлөсөн нөхөр байгаагүй. Гэхдээ өөрөө чинь бол сонсогч аль хэдийн октыг засаар угаадаг царайтай хүн байна л гэж. Гэл нэг тэгдгүйсэн юм аа. Яагаад тэгдгүйсэн бэ? Надаа тэр ингээд Ойлгомжгүй. ойлгомжгүй итгэсэн юм аа. Яг яах юм тэгээд. Наснасаа ирж зүнцсэн юм шүү. Наснасаа ирж зүнцсэн юм шүү. Мэдхгүй. Надаа тэгээд нэг тийм за тэр яах вэ? Миний зүнх мөнх яах вэ? Нэг хэсэг нөгөө октооттай ингээд би тэгт октооттай ер нь гайгүйсэн ш нэрэ. Нэг нөгөө Найзалдаг байсан гэж. Тийм би октооттай айгүй найз байсан ш. Тийм хүү байдаг. Тийм хүүхэн байдаг. Би яриа болохоор тийм шиг байгаа бас. Нөгөө октоот чи яриа. Тэгээ нөгөө хөвгүүд ер нь жоохон нэг тийм яриа бага байдаг штэ нэг юм. Тэгээ би октооттай их ярьж одоо ялангуяа тэр ангийнхаа ширээний найзтай болцдог. Ваа! Завсарлагаан болгоноор нэг юм ярина. Аха. Тэгээ сая уулзсан чи бас битээр бас баах юм ярьлаа. Өөр хүүхэд мөхөд яриад амьдрал яриад бас сонирхол юм бэлээ. Би нэр октооттай айгу найзсан юм шиг бодсон чинь. Тийм байх. Угаадгүй байсан би. Би танарт нэг хөвгчлөлтэй түүх ярьж. Тийм байгаа зугаадгүй байгаа. Угаадгүй байсан. Яг нөө найзалдаг байсан болоо. Тийм манай найз Би ганцаар биш байгаа байхгүй. Энд бол дахин бичиж гэн. Үнэхээр худлаа ярьж байгаа юм шиг царайтай хүн байна гэж. За. А би бол итгэж ин гэхдээ энэ хүний ярьж байгаад. Би бол бас магадгүй гэж. Тийм магадгүй. Энэ хүн бол тийм цасаар угааж баг ингээд те багш нарынхаа хийж байгаа үйлийг хараад ямар сони. Тэгээд зүгээр залхацсан те.
Хурдгаж том болох юмсан. Тэгээ мэдж байгаа юм ингээ хилээд байгаа юм шиг мэдрэж байна. Ойлгомжтой шүү дээ гэл ингээл бас боддог л байсан баг тий. За чиний юу гинэ? За би болохоор ийм хөвгөлтэй юм ярьж байгаа. Гэтэ энэ надад тохиолдоогүй. Манай дүүгийн 10 жилийн ангид тохиолдож байсан. Тэгээ тэр нь юу болж байсан бэ? Манай дүү чи өөр ангийн дараа гонц сурдаг. Тэгэнгүүт яг хажууд нь бас нэг жоохон хэцүүхэн хүүхэд марталтан ч юм уу нэг жоохон хэцүү хүүхдүүд нэг ойрхон суулгацсан. Тэгээ шалгалт болохоор ингээд тэр хүүхдүүдээ аваад гараараа мараараа гэл ингээд тэгэл тэр хүүхдүүдээ юм хум зааж өгөөрэй л гэл тэгдэм бай. Тин чин яг ардан суудаг нэг хүүхэд. Аха. Ингээл шалгалтын дээр ингээл хамаг юм ингээл хуулж ицсэн гинэ. Баа байгуу хуулж ицсэн гинэ. За. Тэгээ шалгалтын дүн гарсан гинэ. Шалгалтын дүн гарснаа. Оо, хоёулаа 70 гарчиж гээл тэгсэн гинэ. Тин чин нөгөөтг нь 100 авцсан байсан гинэ. Өнө хуусан уу? Юугүй хуусанд хоёулаа 70 гарчиж зүг. нөгөөтгөө тэгж яахгүй. Тин чин манай дүү шалгалтын хууцаа авсан чин 100 авцсан байгаа байхгүй. Тэгээ яасан бэ гэсэн чин араас хуулахдаа вариант андуураад хулцсан. Тэгээ 70 авч юм уу? Тэгээ бас яг хата нэг зарим зүйлүүдээ бас нэг ингээ харж марсан юм шиг. Тэгэхээр нөө хуулалт гэдэг зүйлээс 10 жил бүр бас амар хөгжиж исэн. Супер байсан шүү. Та хэдийн дээхэн үеийн хуулалт ер нь хэр байсан? Одоо яг л гүцгүй гэж хэлэндээ. Тийм үү? За нэг жишээ хэлээч. Одоо үеийг гүцгүй. Гүцгүй гин. Тэр нь юу гэсэн утгатай лээ? Цаасан дээр шипигээ бичиж байгаа. За. Одоо яг ярьж байгаа шүү. Аа. Яг нэг том юм байгаа. За. Тэгэл ингээл бид нар бол нуглаад ордог гэсэн шүү дээ. Одоо үеийн хүмүүс яаж ажиллаж байна гэж. За. Нөгөө цаасаа ингээд олон дахин базаж тэнэлгэж байна. За. Тэгээ бүр ингээд зөөлөлж байна. Зөөлөлийн цаас шиг болгож байна. Тэгээ нөгөөдхөө шалгалтын үеэр ингээд дэлгэхэд зэг дуурахгүй гинэ. За тийм ухаан байгаагүй тий. Баггүй. Баригдаад төгсөн тий. Дуурдаг. Баригдаад. Хуултаггүй. Баригдаа. Амар уу? Амар бэ. Би хуултын нэг юм хоёр амар чи. Нэг нь манай одоо хөрх юм нэ. ертөнцийн мөхөсөг үзүүлсэн л дээ манай найз. Тэр нөхөр яадаг гэсэн хэр ингэдэг. Цаас руу харахгүй заяа. Аха. Чиний цаас руу л харна. Ингээ бичнэ. Давхар гар бичдэг доор. Бүр ингээ тэгтээ мөр алдахгүй шүү дээ. Яг далихгүй. яг л шууд копи паст хийж. Тэр бүр принтер юусэн юм аашаа тий. Тэр бол бүр аимшигтай нөхөр байсан. Яг мэрэгжлийн бүр дараа төвшний агсан төрлийн хүмүүсээс л байгаа байгаа. Тэр дараагийн жишээ нь болохоор ийм манай багш амар заван хүн байсан юм л да. Манай багш заван биш ээ, гоё хүн байсан юм гэх юм уу? Ингээд ийм сурагч нартайгаа комби зохиодог тийм хүн байсан. Аха. Сургуулийн эрхлэгч хүн шүү дээ. Тэгсэн мөртлөө сурагч нартайгаа комби зохино. Тэгээ бид нэг 10 төгсгөөд нэг амар том шалгалт өгдөг шүү дээ. Нэг конкурс гэдэг. Биш ээ. Нэг 10 төгсөх шалгалт өгдөг шүү дээ. Тэгсэн чинь тэрийг өгөх болсон чинь хүүхэд болох ингээл амар бэлддэг дээ. Багш нэг өдөр орж ирсэн. За бүгд манай цуглаар дууддээ. Цаг хэллээ. Тэгээ 5 цагт бид нар бөөнөрөө л очлоо. Татлах өгч байгаа байх гэж очсон чинь. За тест задарсан. Тест задарсан гинэ. Тест нь задарчихгүй улсын сургуулийн тест нь гэдэг задраад ер нь энэ тэнд ингээд хэд хэдэн багш нар ингээд олсон юм шиг. Тэгээ тэрийг нэгийг олж ирээд мань нөхөр мань бүгдэнд нь өгөөд тэгээ бүгдийг хуулуулж чүл сургааг зааж өгөөгүй зэ. Яна энэ өстө буруу юм яриад байна те. Баста буруу юм ярьж байна нэ. Вариантаар нь бид нэр хариултыг нь бичээ заяа. Нэгийн А гэдэг хоёрын Б гэдэг бүгдийн вариантаар нь бүгдийг ингэж бичээд нэг одоо хэдэн ч вариант байсан 50 байлаа гэж бодоход заяа 50 тест байлаа гэж бодоход 50 үлэнгийн нэг нүүлж тавьж байгаа дугаарлаад эхнээс нь бүсэнтэй ингэж заяа дугаарлаад энэ баруудлаас энэ хоошоо зүүнтэл рүү тавьдах нь энэ зүүнтэлтэй заяа нэг тоолно юу бэлдсэн гэж тэрийг суулгаал бэлддэг байлаа шүү. Яана. Бүтэн 2-7 хоног тэрийг бэлдсэн ш бид нар. Арай. Ингээд За тэгээд ингээд цугларн заяа. За тэгээд шалгалсан. 27-г суглан гээд. Яг гаргаж. Яг гаргаж. Тэгээд бэлдээд яа. За тэгээд тэглээ гэд хэд ав. Тэгээ манай ангийнхан бүгд 100 авсан шүү дээ. Воо. Энэ гэхдээ матантай юм бэ. Гэтэ энэ зүгээр юу гэсэн юм аа? Нэг хэсэг л байсан тэр нэг тестний хэсэг. Тэр үчин тест гэдэг чинь амар шин юм байсан байхгүй юу? Нөгөө тестээр анх удаа бидний бүглүүлж ирсэн учраас тестийг дөнгөж цуглуулсан. Тийм нэг юм амтлагаан маягаар оруулж ирсэн. Тэр хэсгийг нь бид нэр энүүгээр авч ирсэн шүү дээ. За ястаа нүгэлтэй юм ярьлаа шүү. Харин ястаа муухай юм ярьлаа. За одоо яс ирсэн комментуудыг хамтдаа сонсчий. Яагаад гэвэл яг уцаар ярих боломжгүй ч гэсэндээ маш гоё комментуудыг илгээсээр байна. За болроо цасаар угаагаач гээд араас нь шургаад сууж байдаг нөхөр байсан юм шүү гэж. Ер нь бол өөрт чинь сонсогчд бол итгэхгүй л байгаа юм байна. Ангийн нэг хөвгүүн хичээлээ таслаад гэртээ очоод борцтой банштай цаг хийгээд яг уух гэтэл ангийн багш хаалгыг нь нүдгээр нь нохоогоо тавиад багшийнхаа хөлийг хазуулчих.
За ширүүн гар. Маань гимтлийн имлэг орж тариа хийлгээд бөө юм болсон шүү дээ. Бид нарт тэднийд очиж мах их иддэг байлаа да. Тэр хөвгүүн өнөөдрийг хүртэл мах чансан ирж ид гэдэг иргэн болсон доо гинэ. Ер нь идэгч вэ те. Ямар зэрлэг иргэн бэ те. Хичээлээ таслаад Тий. борцтой. Очроод мөх цэцэг найзаагаа меншн хийгээд ширээний найзаа санчглаа гэсэн байна. За одгоод аваад цочмог инээдэнд одоо дасан даа гинэ. Цочмог инээдэнд гэж байгааг бодлоо. тийм Яг шиг инээд байна, тий. байсан болтой. Тийм шиг. За хуулалт байсан гэсэн бол улсын шалгалтын өмнөх шөнө 12 цагт Сүхбаатарын талбай дээр тест задардаг гэдэл шүнжэнгөө эргэлддэг үе бидэнд байлаа гинэ. Тийм. Тийм ийм байсан те. За ийм дурсамжууд хаваалцсан байна. Нүгэлтэй ч юм хийж ээж те мөн найзуудтайгаа. Яна одоо бол хүүхдүүдтэй хизээч тийм зөвлөхгүй Багш үстэй. тийм ерөөсөө Тийм, болохгүй. бас Ер нь гэхдээ ер нь болохгүй байхгүй юу? Тийм болохгүй шүү. Тэгээ яг нэг найзынхаа тухай ярьж байгаа учраас ийм балаа юм хүртэл байд юм билэ. Яха. Ер нь гэхдээ хараа энэс ч амар юмнууд байгаа зөө. 10 жилийн Тэр найз мэрийг яриа, одоо тий. ярилтайч биштэй одоо эфирээр те. Муухай шиг те. Муухай. Муухай. тий, Өстой тэр муухай. Одоо Б бүсгээр эхлээд эс бүсгээр төгсдөг юм ярьж болмооргүй шүү дээ те. Болохгүй, тэр өстой Тэрийг болохгүй. дараа ярив. За энд хүрээд өнөөдрийн Улаанбаатарын өглөө шоу маань бас өндөрлөж байна. Бид энэ удаагийн булан болвол найзуудын талаар ярилцлаа. Тэр дундаа 10 жилийн болж исэн сонирхолтой, хөгжилтэй, хөхтэй явдлуудын талаар ярилцлаа. Та ч гэсэн 10 жилийнхэн талаар сайхан дурсамжуудыг эргэн сансан байхаа гэж бодож байна. 10 жилийнхэнтэйгээ дахиад нэг холбогдоорой гэж энэ удаагийн мэдрэмжийг бас танд төрүүлсэн болов уу гэж бодож байгаа бол радиогийн 1-р студид энэ мэдрэмжийг тантай хамт хуваалцсан Эрка Боги заяа найруулагч Мизу ажиллалаа. Маргаашийн яг товлсон цагта тогтсон газраа хамтдаа уулзах болно. Тун удахгүй 20 минутын дараа 10 цаг 5 минутаас 9 том цаг 5 өрөөгөөр минут. 9 цаг 5 минутаас 20 минут гэснэ тий. 9 цаг 5 минутаас том өрөөгөөр эргээд уулзах болно. Ураг альхуу. За тэгье. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Улаанбаатарын өглөө. Сонирхолтой хоббиг сонссон сонсогч танд баярлалаа. Тэгэхээр Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Энэ өдөр эрч хүч амжилтаар дүүрэн байгаарай. Гэр бүлийн радио